За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр 6 сарын 10 хэдэн болж байна. Ер нь одоо л дулаарч ер нь 100 болох шинжтэй болж байна. Тэгээ монголчуудад ингээ харахаар жилийн 365 хоногийн яг нэг хитгэн сар л хамгийн гоё байдаг үе байгаад байна тийм үү. Ялангуяа одоо яг хүмүүс одоо ингээл яг өдөө амралтанд явж гин малчд манаас жоохон одоо магнан тэний нэг тийм үү те. Энэ хитэн сар л жоохон жаргаад тах шүү. Тэгээд ингээ харахаар ер нь яг энэ 100 энэ нүүдэлчин ахуй гэдэг юм ярихгүй болохоо болчиход байна л да тий. Монгол хүн гэхээр яг нүүдэлчин ахуй бид нэр заавалчгүй бас ярих шаардлагатай болж байгаа шиг байна. Монгол хүн хэрхэн гэхээр тий малчин юм уу, нүүдэлч өгөх юм уу, эсвэл одоо сүүлийн энэ орчин цагийн монгол хүн гэж ямар хүн байхын хилдэг гэдэг. Тэгэхээр яг эхний асуултаа би танаас яг нүүдэлчин ахуйтай холбоотой асууя гэж бодож байна л да. Тэрний үе гэхээр яг монгол хүн гэж хин юм бэ? Ямар хүнийг монгол хүн гэдэг юм бэ? Тэгээд энэ монгол хүн маань одоо яг давуу талтай юм уу, ямар сул талтай юм гэдэг талаар хэдүүлээ ярилцаад эхэлвэл гэж бодлоо. Харин тийм. Ер нь монгол хүнийг бол үргэлжил хайдаг л да. Тий. Өөр Монголд очиж хайж байсан төхөө хотод очлыг уншлаа. За Брэдэд Улаан удад очиход бас лекц уншиж байсан, тэнд хайсан. За Казахстан Алмаа хотод очиод хоёр ч их сургууль дээр бас лекц уншсан, философийн сэдвээр тийм үү, үнэн гооцсон сэдвээр уншиж байсан. Тэнд бас Монголыг бас хайж исэн. Тэгээ Казахын талаас. Тий. За Баян үлгэд бас хайсан. За Ховдод хайсан. Бүх аймагаар би чинь бас номын сонгуудаар явж лекц уншиж байсан. Бүх аймгийн одоо номын сонгуудаар. Тэгэхэд бас Монголыг хайж исэн. Тий. Тэгээд ерөнхийдөө олоогүй. Тий. Зүгээр Монгол гэдэг нэр, Монгол гэдэг хоч, Монгол гэдэг ийм ойлголт. Тий. Тэр Монгол гэдэг нэрийн доор яригддаг янз бүрийн одоо ардууд биш шүү дээ. Тий. Тэдрэл тааралддаг болохоос биш. Яг одоо би монгол хүн гэсэд ерөөсөө тааралдаагүй. Тэгээд тэр сүүлд би ер нь бас ойлгож эхэлсэн л дээ. Тий. Ер нь бол бид нар бол яг одоо тэр нүүдэлчин гэдгийг артам гэж хэлэхэд хэцүү юм байна. Тий. Ер нь бол суурин болон суурин биш малчин энэ хоёрын холимог юм байна. Холимог ардууд юм байна. Тэгээд яг сүүлийн 100 жил хоорондоо холилдоод устдах нь устдаа, зүгтаахан зүгтаагаад алуулах нь алуулаад ингээд нэг одоогийн нэг энэ одоо Монгол улсын иргэдэл үлдсэн юм шиг байна. Тэгээд өөрсдөө нэг Монгол гэдэг нэрээр яваад байгаа байхгүй юу? Тэгээд уул нь бол яг халах улс гэдэг нэрээр явсан бол бас их таарах байсан юм байна лээ. Тэгээд Монгол гэдэг нэр чинь бас бидрэх өмүүлээд байгаа. Хаа байсан одоо Афганистанч гэдэг юм, Хятадын урд талч гэдэг юм, баруун талч гэдэг юм уу? Эсвэл бүр одоо баруун дэшегээ янз бүрийн халимаг татаарч гэдэг юм тиймэрхүү ардууд руу очих ингээд Монголд толилдоод идэх ч юм уу. Хойшоо Туваа, Алтай халимаг болохоор бас монголч гэдэл ингээд ерөөсөө юун ч мэддэхгүй байгаа байхгүй юу. Тий. Тэгээд этнологийн хувьд ч гэсэн судлахад их хэцүү. Тэгээд нэг ДНК ярьдаг. Тэгээд тэр нэг 1200-оос хойших нэг юм яриад байгаа шүү дээ. Ургийн мичиг шиг. Тэгээд тэд нар чинь бол ерөнхийдөө ямар нэгэн баталгаа байхгүй. Тий. Яг бол хүн гэдэг өөрөө тэртээ дөрвөө биологийн хувьд гарал үүслийнхээ хувьд ерөнхийдөө Африкаас гарсан гэдэг шүү дээ. Тэгээ явж олон ардууд байгуулагдсаар байгаа. Тэгээд энэ нутагт бол олон мянган жилийн дараа нэг тийм нэг одоо өнөөдрийнхоор бол нэг үндсэн оркууд юм уу да. Тий, үүссэн юм шиг байгаа. Тий. Тэгээд энэ үндсэн оркууд чинь нэггээр байж исэн. Тэгээд үндсэн оркуудад бол амьдрал энд бол хэцүү байсан. Ерөнхийдөө Алтай нурууны болон энэ хангай нурууч гэдэг юм уу энэ өндөр уулсын завсруудаар л өвлжиж исэн юм шиг байна. Тэг яг наашгаа бол өвлжих боломжгүй шүү дээ. Одоо Улаанбаатарт бол бид нар эсхийг гэртээ өвлжих ямарч боломжгүй шүү дээ. Тий бид нар ягаад Улаанбаатарт өвлжиж болоод байдаг нэгвэл нөгөө социализмын Оросоо цаглагай станц, улааны станц бариад өгсөн учраас бид нар байгаад байна шүү дээ. За хойдлын эсхийг гэртээ айлуу тэртээ тэргүй Оросын нөгөө даавуу янз бүрийн модон эдлэлүүдээр хятадын модон эдлэлүүдийг ашиглаад эсхийг гэр чинь болоод байна шүү дээ. Одоо тэр эсхийг гэрийн тэр хан, тоон, хаалга энэ чинь сүүлдэл социализм үед хийгдсэн байхгүй юу. За тэгэл гэрийн бүрээс энэ төр гэл байна шүү дээ. Гадна бүрээс энэ бүх чинь дандаа гаднаас ирсэн. Тийм хятад даавнуудаар л одоо бүрж байгаа шүү дээ. Нэг хэсэг Оросоос биржик гэж брезент те ус нэвтэрдгүүгээр юугаар бүрдэг байла. Уг нь бол зүгээр л одоо яг л эсгэл байж байгаа шүү дээ. Тэг би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Хоньны л бүх одоо хонь бидэнд юу гэдгүү тэргээр л бид нар ажиллаж амьдэрдэг хүмүүс байлаа шүү дээ. Үндсэн оркууд бол.
Тэгээд торгоны зам нурдаг ч юм уу, торгоны зам асуудалд ордог ч юм уу, ерөнхийдөө баруун талын нэг маш суурин ардууд асуудалд орсон юм шиг байгаа. Тэгээд наашгаа их нүүж ирсэн байгаа. Одоо ховод наашгаа баруун одоо тэгэл увс болохоор халимаг Алтай ойрд Шинжаан болоо явчихна. За хойдлоос яг бурайдууд нэлээд наашаа орж ирсэн, өвөр монголууд нэлээд наашаа орж ирсэн байгаа. Зүүн талаас бас нэлээд орж ирсэн. Ерөнхийдөө эн чинь тэгээд сүүлдээ манжийн л засаг захиргааны газар болсон байгаа. Тэгэл манжуудад малыг хариулж өгдөг, адууг нь хариулж өгдөг. Дургуугаа орвол хаяа адууг нь хулгайлцдаг, тэргээ сайн иргэн нэрлэлцдэг. Тэгээд ерөнхийдөө нэг манжийн захиргаатай нэг суурин амьдрал руу орсон баг. Тий. Яг нүүдэлчин бол биш болж таарад байгаа. Тэгэхээр бид нар ерөнхийдөө үндсэн оркууд дээр нэмэгдээд казак, киргиз, тува, халимаг, манж, өвөр монгол за хойдлын бурайдуудаас нэг хэрэг баха. Тий цөөхөн ирсэн, туваа ирсэн. Бурайдууд бол яг та социализмд биднэрт орос хэл заах гэж л ирсэн хойноос. Одоо бэмбэ ирэн чинь бол биднэрт бол орос хэл заах гэж хурж ирчээ. Тэгээд дараад биднийга шоолоод дээрлэхэд эхэллээ шүү дээ. Онгой зохиогоод. За урдаас бол ерөнхийдөө нэг өөгөржин бичгээ өвөр монголоо сайн хэрэгжилж ирсэн учраас тэдний бас бичиг үсгийн одоо хэл өвчгийн мэрэгчлэр тэднэр бас ирж ирсэн байгаа. Одоо бидний гол анхны үндсэн хуулиас ахуулаад хэл өвчгийн гол нэг бол бичгүүдийг бол одоо өвөр монголчуудын тусламжтайгаар манай одоо анхны нөгөө нацагт орж тийм үү одоо цэвэрлэхийн билээ анхны бичгийн хүмүүс маань бол дандаа өвөр монголд бэлтгэгдсэн, Бээжинд бэлтгэгдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэгэд ийм их сонин ардууд тахгүй бид чинь. За казак руу болоод ирэхээр одоо шал одоо бидний баатар гэдэг үгнүүд чинь бүгд одоо казак үг билээ шүү дээ. Төв Азийн үг. Тэгээ Төв Аз, казак чинь Төв Аз болоод ирэхээр бид нар одоо Узбек, Киргиз, цаашгаа Турк, Перс гэл явчих. Бидний өнөөдөр хэрэгжилж байгаа одоо эрдэмч гэдэг юм уу ямар үгнүүд байдгийг оюун, төр тэр гэсэн үгнүүд бол дандаа тэндээс ирсэн үгнүүд. Тий. Тэгэхээр бид нар ер нь энэ үгнүүдээр л яг хинбэ гэдгийг л олох хэрэгтэй юм байлээ. Тэг хүмүүсийн нэрүүдээр бас. За тэгээ сүүлд одоо хэддугаар 1600-аад оны үед бас төвд чинь их том хаан тулсан шүү дээ. Тий, ер нь тэр хавийг эзлээд. Тэгээ төвдүүд наашаа их орж ирсэн байгаа. Бас төвдүүд ирж ийнгээр бас байлдаж орж өмөө нэгдэн их хийсэн юм шиг байлээ. Тий, ер нь бол тэгээд нэг ийм л нэг тийм сонин одоо үндсэн оркил дутдаг байхгүй юу. Тий, зүгээр энгийн суурин амьдрал ямар ч боломжгүй. Зун л ийшээгээ нэг ирж зуншдаг, тэг буцаа авчдаг. Одоо уугрын хаан бас тийм байсан байгаа шүү дээ. Уугрын хаан болвол одоо хар хорин тэр дашин жилэн тэр авд байсан, ордонтой байсан. Тэгтээ зун л ирдэг. Тэгээ зунсч буцаа авчдаг. Тэгэхээр энэ орн болвол ер нь бол сүүлдэл тэгээд социализм үед явтаа бид нар боловсон амьдрал руу ороод ирлээ дээ. Байшинтай болоод, галтгоотой болоод тийм үү? Унтлахын өрөөтэй болоод тэгэл машин гадуур тавхдаг энэ төр болчлаа шүү дээ социализмаас эхлээд. Тий. Одоо бол явтаа тэгээд эндээс машинууд оруулж ирээд нэг ийм сонин хүн төрлөختний хэдийний амьдраад дуусчихсан сонирхолгүй болчихсон тэр амьдрал чинь өнөөдөр Монгол оронд эд одоо буцалж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд ийм л нэг хүмүүс. Адраас Монголыг бид нар хагаад хаансч олохгүй. Нэг түүх юм уу үлгэрэл олно. Таныг одоо та Монголд яг Монгол хүний хуваар гадагшаага явж хурал цуглаанд оролцож байгаа шүү дээ. Монголууд. Тэгээд та ингээ хүмүүстэй уулзахдаа гадны хүмүүстэй уулзахдаа би ямар хүн гэж хэлдэг вэ? Одоо би одоо тий яг би Монгол улсаас ирлээ. Монгол улсын иргэн. Тий. Тэрнээс та нарын гадаадынханд би шууд хэлдэг. Өөрөө чи яриад байгаа тэр 800 жилийн өмнө ямар нүүдэлчин ямар эзэнт улс тэр чинь бол ерөнхийдөө үлгэр шүү надтай ерөөс ямар ч хамаагүй. Ер нь одоогийн энэ Монгол улстай та нарын над яриад байгаа үлгэр домгч ямар ч хамаагүй шүү. Өөрөөр хэлбэл энэ Монгол улсаас нэг гарч дахиад л ишээ дахиад л хүнтэй хөнгөө газруудыг баган давчгаад эзэлчлээ энэ төр гэсэн юм бол ямар ч утгагүй шүү гэж хэлдэг. Тэгээ 800 жилийн өмнөд одоо дэлхий дээр бол ерөнхийдөө нэг 300 сая л хүн байсан байхгүй. Тий. Тэгвэл ер нь энтгэхэд хоёр л гол нь байсан байхгүй. Тий 800 жилийн өмнө бол. Тэгээ Египт, жоохон Грек, тэгээ бусад Европ байхгүй шүү дээ. Жохон орнууд л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо хаашаага хэнийг эзлэх гэж 800 жилийн өмнө тахих юм мэдэхгүй. 300 саяхан хүн биш шүү дээ. Юу 300 сая гэдэг чинь өнөөдөр тэгээ Америкийн бүх хүн чинь 300 сая шүү дээ. Тэгэл болоо 340 сая. Тий. Ерөнхийдөө бүр их сүүлд 1600 он болж ээж хүн төрлөختөн чинь нэг сая болж байгаа байхгүй. Тэрбум уу? Тэрбум. Тий одоо 1 тэрбум болж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш явахтай нөгөө бордоо гарч ирээд тэгээ нөгөө газар тариалан
юу гам болж ургац алдахгүй болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүнс найдвартай болчихж байгаа байхгүй. Тэгээд өсөж байгаа байхгүй. Хүн төрлөختөө. Тийм хүнсэл найдвартай бол өсөхгүй шүү дээ. Ийм одоо хүн төрлөختний түүхтэй бид нар бас их харьцуулж бусад ард түмнүүд яаж явсан тэр амьдрал за миний талаас бол тэр философи 3000 жилийн түүхтэй тэр философи тэр бүгдийг би харьцуулж юу таарч байна уу юу таарахгүй байна уу гэдгийг чинь дандаа боддог юм байхгүй. Тий. Цаг хугацаа одоогийн цаг хугацаагаар харьцуулахад юу таарч байна уу? Хүн ам тэр үед ямар хэлээр ярих боломжтой бичиг үсэггүй байсан. Тэр бичиг үсэггүй хүмүүс хорвоо ертөнцийг яаж төсөөлөх үү? Яаж буулгах уу? Тий. Энэ бүгдийг бид нар их бодож ийж хариу өгөхгүй бол зүгээр л одоо ингээл агуу арт түмэн байсан 800 жилийн өмнө манай улс ямар хөгжилтэй байсан юм бэ? Гол Улаанбаатар байсан юм хайшин тий. Өнөөдөр хүн жоохон хөгжлөг болчихж байна тэр гэдэг шүү дээ зарим хүмүүс. Тий. Одоо бол наадмаар бол бүр л тий ер нь бол наадам бол ерөнхийдөө уул нь бол манжууд үндсэн оркуудыг малчин ардуудыг л баярлуулах гэж л хийдэг баяр байхгүй юу? Одоо манж ноёдуудын л баяр байхгүй юу? Наадам чинь. Наадам гэдэг үг чинь ч гэсэн манж үг шүү дээ. Одоо баяр, наадам тэр гэсэн үгнүүд чинь манж үгнүүд яваад байгаа шүү дээ. Тий. Ягаад тэр үгүүл ер нь сүлжийн одоо хаан бол энэ нутгийн одоо бидний энэ байгаа Монгол улс гэж нэрлэлчээд байгаж байгаа энэ нутгийн хамгийн сүүлчийн хаан бол Инх хамглан хаан. Тий. Энэ бол Инх хамглан хаанаас үлдсэн л одоо ардууд энд сайхан гээд хөрөлдөөд нааш цааш давхилдаад нь шүү дээ. Тий. Мордойч, машинтаач. Тий. Хамгийн сүүлчийн хаан Инх хамглан хаан. Инх хамглан хааны Нурхаачи гэж одоо дараагийн хаан бол ерөнхийдөө энэ одоо бидний Монгол улс гэж нэрлээд байгаа хавтгай зөвлжин км газрыг захирч ирсэн. Тэгээ зарим хаадууд нурагшаага хятадыг захирч ирсэн. Тэгээ манжич нэг хэсэг яалаа шүү дээ. Энэ хэсэг хятадтай нийлүүлээд Казахстан ер нь гээд энэ нэг том талыг эзэлж явах ч яг захирч ирсэн. Тэгээ тэр нь биднэрт их хэрэг болсон. Тэ ер нь бол яг зохион байгуулалтанд орсон. Малчин гэдэг хүн одоо яаж амьдардаг, малаа яаж хариулдаг, өвөл яаж өвөлждөг, хавар яаж одоо малаа сэргээдэг, янз бүрийн өвчин, янз бүрийн одоо цэвэрлэгээний юмнуудад, ариун цэврийн юмнуудад малаа яаж угаадаг, цэвэрлдэг, өвчин тусуул тэгдэг энтэг, зун хаашаа бэлчээдэг, юу ямар бэлчээрт одоо өвс ногоо хэрэгтэй гэдэг чи бүгдийг зааж өгч байсан байгаа байхгүй юу. Тий. Ер нь бол одоо бид нар энэ зүүн тишээгээ юу гэж байгаа шүү дээ. Хуучингийн манжийн одоо ардуу тишгээ байгаа шүү дээ. Зүүн талд чи юу гэвэл нэг юу байгаа шүү дээ. Харбан хотоос хоошоогоо тишгээ очих юм бол жинхэнэ одоо манжийн их нутг руу очиж шүү дээ. За бидний одоо энэ малчин амьдралын маань их нутаг чинь тэнд байгаа шүү дээ. Тий одоо Дорнод аймгийн цаана амар мөрний тэнд маш их гоё нутаг. Ер нь бол яг бидний энэ амьдарч байгаа Монгол нутаг бол хүн амьдрахад хэцүү. Өвлийг бол арай ядан чадан давж шээ. Одоо эскигэр дотор Монгол хөдөө өвлийг давна гэдэг бол тийм сайхан юм биш. Яг одоо бол яг тэ Оросоос, Хятадаас янз бүрийн материал бараа таваар ирчихсэн учраас тэргүүрээ дийлчих чинь л да. Тэгээд гадаанаа нэг портоор зогсож байна. Тэгэхээр нэг болцоод байгаа. Зүгээр яг одоо 100 жилийн өмнө 200 жилийн өмнө юу ч байхгүй шүү дээ. Ямар ч техник байхгүй шүү дээ. Сандал үхэр тэрэг байгаа шүү дээ. Тэг үхэр тэргээрээ нөгөө нэг хөрхи арай яд нэг даваан дээр гарч ирчгээд тэд нар чинь бөө юм болдог гэсэн баггүй юу? Оо босгоод л. Тийм бүр баяр тэмдэглэг байсан баггүй юу? Тий. Одоо тэгэхээр чинь хурдан жиптэй даваан дээр гарч ирээд нэг чигнаар мгнаар талаар дараад л аваар ингэрэл мэрлээ дээр асгаад хөөхөн байдэн штэ. Тий. Тэр үеийн юм явж байгаа баггүй юу? Бас хөөхөн бид нар ч ингээд техник технологи ирчээд байхад бүр 100 жилийн 200 жилийн өмнөх үндсэн оркийн юм тэрсээ тархинаас нь гараагүй явж байгаа баггүй юу? Тэгээ таны яг ярьсан дээр олон ч хүмүүс угаас танд дургуун хүмүүс одоо ингэж ярьдаг шнэ Монголын төвийг үгүйсгэлээ гээл тэ. Нэгдүгээр таны нөгөө яриан дунд би лавшруулж асуух гэсэн. За одоо нэг алтан уургийн асуудал яригддаг. За 1930-аад онд одоо шарб яадлууд байна уу хилэн өдүүлж явсан гээл олон сэхэтнүүдийг алдсан гээл нэг хэсэг нь тэр үед монголчууд чи ерөнхий алтан уургийнхаа бүх хүмүүсийг тэр үед хүүс тэмтрээ тэгээд хамаг сэхэтнүүд нь алдсан. Одоо тэгээд байгаа цараа бид нар ингээ нийгмийг түүчээл сэхэтэнгүй болчиход байгаа учраас үр дүн тэр юм аа гэж ярьдаг. Тэгэхээр таны хэлэх гээд байгаа гол санаа нь ер нь за 800 жилийн өмнөх одоо бол Чингис хааныг бол эргүүлж ингээл гаргаж ирэх гээл соёлын хаамж дээр музейгээл барьлаа олон улсад ингээл Go Mongolia Чингисээ сурчлаа гэл ингээл явж байгаа л да. Тий Америк Японы судлаачид хүртэл ном бичиж мөнгө олоод тийм үү? Тэр ер нь бол цаасан дээр ингээд харсан ямар нэгэн баримт бол
олон улсад байхгүй байна. Тийм учраас та тэрэнд итгэдэг үү? Үлгэр тий. Яг үлгэр ингээд ер нь бол яг энэ чинь нэг төсөөлөл яваад байгаа байхгүй гэж. Тийм байсан байх гэсэн төсөөлөл байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэгсэн байхаа гэдэг нэг үнэмшил. Тий. Юм тэгээд хүний төсөөлөл үнэмшил хоёрыг чи одоо хааж боох боломжгүй шүү дээ. Тий. Одоо яах вэ? Төсөөлөлдөө сайхан. Тий. Тэр юмдаа сайхан үнэмшилтэй. Тэр дөрөв шашин төртөл үнэмшсэн л явж байгаа шүү дээ. Тий. Тэр бол ерөөсөө асуудалгүй. Тэгвэл сая чиний яг яран дотор маш их чухал үг гарч ирсэн байхгүй түүх гэдэг. Тэгэхээр философч хүн түүхийг хэрхэн тайлбарладаг вэ гэдэг чинь бас нэг онцлог байхгүй юу. Философч хүн бол түүхийг бол хөгжлийн явц гэж нэрлэдэг байхгүй юу. Альва ард түмэн тэр нийгэмд урагшаага одоо прогресс гэж хэлдэг шүү дээ. Урагшаага хөгжил явагдаад ахиц гарсан болвол тэрийг түүх гэж нэрлэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг түүх болгоод ярих боломжтой байхгүй юу. Тэр оронд ямар ч одоо хөгжил урагшаага ахисан хүн ёсны, хүний нийгмийн, ёс суртахууны, боловсролын, хүмүүжлийн тийм ахиц гарсан нийгмийн том хөдөлгөөн ахиц гарсан болвол одоо түүх ярих боломжтой байхгүй юу. Юусаас Египтийн түүх, Грекийн түүх, Энтхэгийн түүх, Хятадын түүх, Персийн түүхийг яагаад яриад байгааг вэ? Яг бол тэр чинь бичиг үсэг үсээд л, хот байгуулагдаад л, гүүр байгуулагдаад л, сургууль үсээд л, ном бичээд л, ном уншаад л, сонгигээрээд л яваад байсан учраас тэр ард түмэн түүх яриад байна шүү дээ. Бид нар чинь үндсэн оркийн малчин амьдрал бол юу вэ гэвэл ерөнхийдөө 100 жил нэг өдөр хоёрд ямар ч ялгаагүй байдаг байхгүй. Ямар ч өөрчлөлт байхгүй. Тий. Хэлгээгээл хийн. Өглөөгаар нь орой орж ир махаа идэнэ. Өөр юм байхгүй. Өвлж зам нэг жоохон агаарт нэг тайвширна амарна тэгээ буцаад ажилдаа орно шүү дээ намраас одоо 9 сарын 1-ээс тэгэхээр бид нар бол ерөөхдөө түүх ярих юмч боломжгүй Монгол оронд бид нар яриад ах түүх байхгүй зөвхөн өнгөрсөн хугацаанд тийм одоо юм болсон гинлээ гэсэн тийм хроник гэж байдаг шүү дээ хроникл он жилүүдийн хроник он жилүүдийн тэгсэн тийм үү төвдөөд орж ирсэн манжинар ирсэн тэгээд энд зохион байгуулалтанд орсон гэсэн тийм ойлголтууд болвол түүх ярих юмш боломжгүй. Хүний одоо намтар гэж байл та. Тэр хүн төрлөө тийм үү мал хариулаа өгөхлөө одоо тэгж юу ярих юм. Та нар ч одоо намтраа бичвэл хачин юм болно шүү дээ. Тийм 10 жил төгссөн, тийм мэрэгжил сурсан, дараа нь тэнд ажилласан гэл баахан бичих шүү дээ. Тэгэхээр чи түүхтэй биш шүү дээ. Тий. Тэгэхээр ийм юмнуудыг бид нар нарийн ширээ юмнуудыг ингэж ярьж тодорхой болгож явахгүй бол түүх гэдгээрээ юу хэлээд байгаа юм бэ? Ямар үйл явцыг нэрлээд байгаа тэр үгээр. Философч хүн гэдэг чинь тэр үгийг маш их анхааралтай сонсож тэрэн дээр тайлбар өгж авахгүй бол мэдээж гэж ерөөсө хүлээж авдаггүй байхгүй. Философч хүний онцлог бол урд үеийнхаа бүх одоо ярьсан яриа бичсэн одоо юу байдгийг урд үеийнхаа хүмүүсийг бэлэн зөв үнэн гэж хэзээ ч хүлээж авдаг. Заавал асуудаг, шалгадаг. Тэд нар яг юу хийсэн? Яг юу бичсэн? Ямар ном бичсэн? Бид нарт ёс суртахууны тухай ном хэн бичиж үлдээсэн? Сургууль хүмүүжил, хүн болох, хүн ёсны тэр бүхэл нарийн ширийн ойлголтууд байна шүү дээ. Сэтгэл зүй одоо юу байдгийг, ухааны хөгжил, боловсрол энэ сэдвэр ямар ном бичээд бидэрт үлдээсэн? Хаана байна? Тий. Хүний бодол гэж бид нар ярьж шүү дээ. Би бодохдоо гэл. Яаж бодож байгаа? Тэр талаар хэн ном бичсэн? Хаана байна? Тэр бид нар ч ерөөсөө ямар нэгэн юм хүнд үзүүлэх юмгүй байж өвдөөц. Одоо соёнгийн өрүүлэгч тэр, суут зохиолч тэр гэдэг байгаа байхгүй. Тэр би ингээд харахаар хөнгөгээд харахаар тэр зөвлөлтөд ерөөсөө юу ч хийдэггүй шүү дээ. Тэгэхээр нөгөөд бол ч уралдаг шүү дээ. Урд үе өвдөө цэцэгдөө одоо яалаа. Хаашаага гар нагаанаар бодох юм бол буцаагаад их буухаар бодон ч шиг гоё өгнүүд өгд юм байдаг шүү дээ. Ховсголын өгнүүд те их буугүй ээжэж. Тэг хятад руу төмрийн хог болгоо зарцсан биз дээ. За нөгөө талаар сайн чи тэр эсэргүүн гэдэг үе ярьж шүү дээ. За алтуург руугаа орохоос бас эсэргүүнийг бас нэг ярьчих. Тэр үг унчлаа шүү дээ. Зөвхөн бол 30 40-од онд одоо эсэргүүн болсон хэлмэгдэл энэ төр гэл яриад байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бол би ингээ бас судалж үзлээ л дээ. Бас янз бүрийн уншаад тий сэтгэлийн хөдөлгөөн гаргаж болохгүй шүү дээ. Тий. Яг бол миний цаг үе учраас тэр өмнөх цаг үед юу болсон одоо манай өвөөч гэдэг юм хин ч гэдэг ингээд сонсоход цагаан цэрэг ган бороонд бодуулсан галуулсан аюух түүхтэй байдаг байхгүй юу? Одоо тий одоо үйл явдлууд байдаг байхгүй юу? Тэгээд чинь би тэр үед амьдарч байгаагүй учраас өнөөдөр би өөрөөр хүлээж авна шүү дээ тэр чинь. Тий одоо уурлаад эхэлж болохгүй шүү дээ. Тэгээд
Ер нь бол манад бол 30-аас 40 оны үед 30-аад оны үед бол ерөнхийдөө иргэний дайн болсон юм байлээ. Civil war. Тий. Ерөөсөө аль ч ард түмэнд иргэний дайн гэж болдог байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр шинэ үе гарч ирээд шинжлэх гэдэг. Хуучин үе нь хуучнараа байна гэдэг. Ингээд зөрчил үүсдэг байхгүй юу. Ингээд хоорондоо зэвсэг тослого. Тийм. Тэгэхээр ламнар буу яриад боссон байгаа шүү дээ. Нөгөө талд шинжлэх гэсэн хэсэг бас буу яриад урдаас нь хөдлөн шүү дээ. Тэгээд тэр хоёрын хооронд иргэний дайн болж байгаа байхгүй. Энийг бид нар тэгж харах юм бол бид нар тэндээс маш их юм суралцсан. Тий. Тэгэхгүй бол бид нар зүгээр л нэг талд буудалцсан хүмүүсийгээ болохоор хэлмэгцсэн гээд буудсандгаа болохоор алгарч гэдэг шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Одоо Америкийн иргэний дайныг бид нар сонсох юм бол хачин юм сонсон шүү дээ. Оросын иргэний дайн байна, Хятадын иргэний дайн байна. Германы иргэний дайн, Францын иргэний дайн. Тэр бүгд шинжлэх гэсэн шинэ үе нь хуучин үетэйгээ зөрчилдөг байхгүй. Өнөөдөр ч гэсэн Монголд иргэний дайн болж болно. Яг л шинэ үе шинжлэгдмээр байна. Хуучин үе тийм үү? Хуучнараа явах гэдэг. Тэг улс төрийн янз бүрийн зөрчилдөө өнөч чинь дандаа тийм байгаа шүү дээ. Тэгтээ иргэний дайн гэдэг чинь заавал их буудалцах хэрэггүй. Ер нь бол иргэний дайн гэдэг бол дотоод зөрчлийг л хэлээд байгаа байхгүй. Хуучин шиг шинжлэх гэсэн хоёр бол дандаа зөрчилд орд юм аа. Дандаа зөрчилд орно. Гэр бүл дотор ч гэсэн хуучууд, хөгшчүүд, уламжлал яс, Монгол яс гэх нэг юм ярина. Шинэ залуу үе урагшламаар байдаг, хөгжмөр байдаг, юм сурмаар байдаг. Хуучныг ардаа орхимоор байдаг. Чи одоо том толгойлохгүй шүү гэлэглээ шүү дээ, тий. Сөргий болжээ. Ихэн болжээ. Энэ зөрчил дандаа байдаг. Энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ч би лекц уншдаг залуучууд лекц уншдаг хүмүүстэй дандаа л хэлдэг шүү дээ. Та нар 10 жилийн дараа 20 жилийн дараа надаас мундаг болох хэрэгтэй. Тэгжээж улс орон хөгжинэ. Тэрээс одоо намайг шүтээд миний мэдлэгээс цааш гарахгүй бол Монгол улс хөгжихгүй. Энэ Монгол улсыг ярьж шээ. Нөгөө түүх биш шүү. Нөгөө Монгол биш шүү. Тий. Үлгэр дамгийн Монгол биш шүү. Бодит Монгол улс ярьж шүү. Үндсэн хуультай, иргэний өмнөлттэй, паспорттай Монгол улс ярьж шүү. Тий. Тэр байхгүй юу? Алтан уурга гэдээ ярих юм бол бид нар урга гэдэг үг, тэр алтан гэдэг үгнүүд ч юм бол дандаа Төв Азийн үгнүүд явж байгаа. Тий. Алатаа, алтан тэн чинь алт их ярьдаг. Алтны орнууд байхгүй юу? Бид нар ч алтны тухай ойлголт байхгүй. Бидний амьдрал тижээч алт яригдчих байгаагүй. Алт гэдэг чинь тэр нөгөө хаантай, Персийн, Арабын, Исламын орнуудын тийм үү үнэт одоо идлүүд байхгүй юу? Алтаар юм хийдэг. Тэдэм хийн. Одоо юу хийдэг? Гоёл хийн. Тэр чи бид нар ч одоо Төв Азийн орнуудаар явхаар чинь тэгэл тансаг амьдрал руу, баян амьдрал руу яваад орчдөг шүү дээ. Исламын орнууд руу очихор чинь. Тий би ч одоо тэр явж одоо Туркд очиход тэгээд мэдгэддэг шүү дээ. Тий урагшаа Казахстан ороход мэдгэддэг шүү дээ. Орон тишиг. Тэр алтан, тэр ураг гэдэг ингээд байгаа тэр бичгээ ингэж явдаг. Бид нар чинь цаас тэр үед байгаагүй. Цаас олох юм бол одоо Хятадын муутаа цааслах шүү дээ. Тэгээд юугаар бичих биерээр л бичих шүү дээ. Биер гэдэг чинь яддаг. Тий. Тэгэхээр манжил явж байгаа байхгүй юу? Тий. Тэр бид нар чинь ийм өөрсдөө цаас хийж байгаагүй, давууч хийж байгаагүй мөртлөө нэг том юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Ямар бичиг хэн бичсэн тэр? Ямар бичгээр, ямар үсгээр? За тэгэл Монгол дээл гэдэг бид нар дээл ярих юм боломжгүй. Бидний бүх торго даавнууд ч бүгд урдаас ирж байгаа шүү дээ. Жинхэнэ одоо үндсэн оркуудын дээл чинь хөдсөн дээл шүү дээ. Тий? Өөр байхгүй шүү дээ. Яг нэг найз нь ганц асуулт асууч. Иргэний дайн гэдэг та тодорхойлж шүү дээ. Тухай одоо яхав түүхтэр одоо нэг хэлмэгдүүлэлт гэж яриад байгаа зүйл. Тэгэхээр би зүгээр энэ дээр лавшруулаад асуухад зүйл гэдэг үг хэрэгж болохгүй шүү. Тий. Энэ дээр за ламнар за тухайн ламнарууд бол тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн ихтгэл үнэмшилтэй ч гэдэм үү өөрсдийн номоо бас ингэ судлаад явсан хүмүүс байгаа тийм. Гэтэл нөгөө талд нь таны хэлж байгаа шиг өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа хүмүүс нөгөө ногоо хувцсдангууд. Тэгээ зарим талаас нь нөгөө одоогийн зарим түүхийн номыг ингэ уншаад үзэх юм бол Оросын ямар нэгэн дуудлагаар гэдэг юм уу тий. Оросын гар хөлөөр гэдэг юм уу тий. Хүс тэмтэрсэн юм шиг түүх уншигддаг. Тэнгүүд үнэхээр өөрчлөлтийг хийх гэж та харж байгаа бол тэр хүмүүсийн одоо ламнарыг устгасан тэр хүмүүсийн тэгвэл итгэл үнэмшил нь юу байсан? Яг ямар өөрчлөлтийг сэтгэлдээ тээжсэн учраас тэр хүмүүс тэгвэл зорьсон. За хамгийн түрүүнд дүндээ хөрснөө тэгвэл тий. Яг үнэ. Дүндээ хөрсөн учраас бид нар өдөр байж байгаа байхгүй юу? Тий. Хөрөг бол бид нар ч одоо төвдшгөл байж байгаа шүү дээ. Тий. Тэгээд байна шүү дээ юм байхгүй. Гол нь 16 нас хүртэлх хүүхдүүдийг 10 жилийн сургууль сурах гэсэн чинь болохгүй байсан байхгүй юу? Сүм хэд рүү явуулаад шав болгоод. Тий. Тэгэхээр хүүхдүүдийн чинь эхлээд
10 жилийн сургууль сурах хэрэгтэй. Орчин үеийн амьдрал руу оруулах хэрэгтэй. Ургамал судлал, амьтан судлал, тийм үү, газар зүй, математик, гадаад хэл энэ бүгдийг чинь хичээл заах хэрэгтэй шүү дээ. Тэрээс сүм хэд рүү явлаа. Тэгээд нэг ламын гурил зурдаг, мод хагалдаг л ажилчин болчихж байгаа шүү дээ. Тэг боол болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар ч нөгөө боолуудаа алдахаасаа уурлаа шүү дээ. Юу яриад байгаа юм. За тэгээд эмэгтэй хүүхдүүдийг боловсролтой болгох. 15 наснда хүний эхнэр болоод хүүхд гаргаад эхлэх биш. Тэг 15 6 наснаас л хүүхд гаргаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэл 12 хүүхд гаргаж байгаа шүү дээ тэр үед чинь. Тэгээд нөгөө өвчин ихтэй учраас эмчлэг байхгүй, эрүүл мэндийн салбар байхгүй, анагаахын салбар байхгүй, эм тариа байхгүй учраас 3 4 хүүхд үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд эмнэлэг хөгжүүлэх гэж байгаа шүү дээ. Эмнэлэг хэрэгтэй. Эмчид үзүүлэх хэрэгтэй. Шүд өвдлөө ээжийнхээ шашиг амрууга залхих биш. Шүдний эмч рүү очих. Тэр үчи шүдний эмч байхгүй шүү дээ. Хөл хугарлаа. Тарганы харсаар л боонш шүү дээ. Өнөөдөр гэмтэл рүү явж байгаа учраас шахаад болж байгаа шүү дээ. Тий. Тэр чинь өнөөдөр бидний энэ амьдрал чинь тэр иргэний дайнаас тийм үү үүссэн энэ сайхан амьдрал байхгүй юу? Тэгэд бодоод үзэл танаа тэр үеийг нэг төсөөлөлтөө би хэлээд шүү дээ. Төсөөлөөч гэж. Тий. Хачин байгаа шүү дээ. Бүр хачин байгаа шүү. Заримдаа би хүрээний 1901 оны энэ төр зургууд байдаг шүү дээ. Бүр амар юм байгаа шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ тэр орос хятадууд чинь зааж иж нүх ухчихж одоо энэ нүхрөө нөгөө юмаа гаргадаг юм шүү гэж зааж өгсөн гэж байгаа байхгүй. Тэр үртэл нүх гэдэг үртэл мэдэхгүйсэн гэж байгаа байхгүй. Нүхрөө хийдэг гэдгийг зүгээр л суугаал тэгэл босдог. Хүн өнгөрлөө нэг газар явчаал тавьчдаг. Тэгээд нүх ухчихж оршуулдаг болж эхэлсэн байхгүй. Тий. За хөлөө бол бүр өнцөн оркотны асуудал чинь бүр хэцүү. Тий. Өхлөөс их айдаг. Тий. Өхлөөс айдаг ганцхан л ардууд байгаа шүү дээ. Тий. Одоо манайх шүү дээ. Тий. Казакууд бол өхнөөс айдаггүй шүү дээ. Тэгэл сайхан цэвэрлж угаагаал оршуулаад тэгэл бурхан руу явуулцдаг шүү дээ. Одоо бурхан уцаагаад авах гэж байгаа юм байна гэл. Тий. Кристийн шашин ч гэсэн тэр шүү дээ. Бурхан руу явуулж байгаа шүү дээ. Тэгэл бурхан шалгаад там руу юу диваж руу явнаа л гэж байгаа шүү дээ. Тий. Окей. За баярлалаа. Би түрүү яриануудын сэдвүүдээр нь бодоод тэгээд сая эргээд буцаад асуулт руу ороход нэлээд үсрээд явцсан санагдлаа. Тэгээд эхний ориглын асуулт дээр ингэсэн шүү дээ. Хэдүүлээ нэгэн симпозиум хийж байгаа юм чинь. Эхлээд Монголыг та хайсан гэсэн. Төв Азийн орнуудаар тэгээд лекц уншин яваад. Тэгээд Монголыг хайна өөр Монголд өөр Монгол за тэгээд явсан гэсэн. Тэгэхээр Монголыг хайна гэдэг чинь өөрөө Монголоо мэдж байгаа хүн хайх юм шүү. Ямар шалгуур дээр үндэслэж Монголыг яаж хайж байгаа юм. Монгол гэдэг тэр яриаг сонсчхол яг тийм юм байна уугүй юу гэдэг. Нэг яриа яваад нь шүү дээ. Монгол гэж байсан. Тийм үү? Монголууд айгу сөрхий байсан. Тийм үү? Одоо бараг л лизен тулц гэдэг чинь импер гэдэг чинь шал өөр юм байдаг хгүй. Импер гэдэг чинь ордонтой, цэргийн хуарантай, цэргүүдээ өдөр болгон сургадаг. Хажуу талд нь цэргийн хувцас, сэлэм, ном сум их боо үйлдвэрлэдэг, гар урлалтай одоо асар том систем байжээч. Асар том систем байжээж импер ярина шүү дээ. Одоо хятад ч юм бол импер ярихад хичнээн их боо үйлдвэрлэх хөв. Цэргүүд нь хэд байх вэ? Цэргүүдийн морийг сургах. Цэргүүдийн морь чи одоо манай морь шиг тийм үү? Юу Эмилийнхаа дөрөнд чирэгддэг моринууд биш шүү дээ. Тэр чинь чирэгдэггүй моринууд шүү дээ. Чирэгдээд бас эзлэн төрмөлийг явцсан шүү дээ. Тэгэхээр чинь даас чи эзэн төрмөл гэдэг чинь дахиад нэг буруу юм яриад байгаа байхгүй. Бид нар ер нь байж та бид нар дэлхийн түүхийг харах юм бол тийм үү? Дайнууд яагаад болдгоогүй л ерөнхийдөө хөгжөхөд тул хөрөнгөтэй болоод улс орноо хөгжүүлэх гэж дайнж байгаа шүү дээ. Тий. Бид нар ч юм бол зөвөр хулгай ихч, дээрэм ихчл явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тийм нэг инээдэмтэй юм ярих ерөөсөө хэрэггүй. Хоёрдугаарт тэр 800 жилийн өмнө гэдэг чинь хүн төрөлхтөнд 320 сая хүн байсан гэдэг. 20 хүрхүүгүй юу? Тэр цөөхөн хүн дотор чамд эзлээд авах хүн ч байхгүй. Эзлээгөө. Тий. Юугаа эзлэх юм? Өнөөдөр дай бол байж байна. Тий. Гитлер ягаад дай хийсэн? Орос руу дай хийгээл баяжчих л дай хийж байгаа шүү дээ. Наполеон яах гэж дай хийсэн? Наполеон дахиад баяжчих гэж юм чинь тий. Тэгэхээр өнөөдөр ямар ч дайн болов хайсан болохоос судлаагүй л хайсан судлахаар чинь үлгэрэл гараад ирчихсэн. Яагаад тэр судлах юм байхгүй? Юу судлах юм? Википедиа дээр нэг хэдийн юм байгаа. Тийм үү нэг Монголс гэсэн юм байгаа. Тийм юу прото Монгол гэж өгч байдаг байхгүй юу? Прото Монгол. Монгол хэлгээд би судлахгүй юу? Тэг би чинь философийн номнод орчуулсан байхгүй. Тэгэд монгол хэлгээд судлахгүй юу? Нөгөө герман хэлнээс ингээд орчуулсан чинь нөгөө юугаа толгичгээ барьж штэ. Тэгээд нөгөө монголын тайлбар төл гэж байдаг. Зэвлийн тайлбар төл гэдэг зузаан ногоон 30 мянган үг гэж байж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө номнуудаа хараад ингээд орчуулах гал
Ингээд дэсэн чинь монгол хэл айгүй сайн байсан байхгүй юу. Тэг би жоохон гайхахгүй дээ. Үндсэн оркуудын хэл тийм үү философи ном орчуулахаар хэмжээнд байх боломжгүй шүү дээ. Тэгээ хайсан чинь дандаа перс, түрк, Төв Азийн үгнүүд байж байгаа юм чинь. Бүх оюуны үгнүүд нь нэг оюуны үгнүүд чинь нэг абстракт үг гэдэг шүү дээ. Оюуны, майнд, интеллектуал үгнүүд. Тэр үгнүүд нь дандаа тэндээс ирсэн үгнүүд. Эрдэм, оюун, ухаан, тий бодит биш. Тий. Бид нар чинь нэг бодит юм ярьдаг ардуучууд дээ. Тий. Нэг сайн л бол нэг мал ярин, сайн л бол нэг өвс ярин. Тий. Тэгэл юу тэгэл нэг байхгүй шүү дээ тэнд чинь. Тэгээ тэндээс бүх үгнүүд. Одоо бид нар ингээл гаргаал хайр гэсэн үг чинь бурхны нэр байгаа байхгүй юу? Умай гэсэн үг бас бурхны нэр. Мөрөн гэсэн үг бас бурхны нэр. Дандаа эрх, энх чинь бас бурхны нэр. Эрх гэдэг чинь бүр хуулийн юм явж байгаа байхгүй юу? Тий. Бид нар одоо засаг их сургуулагч их засаг гэдэг шүү дээ. Энд чинь ясаа байхгүй юу? Ясаа гэсэн үг байхгүй. Перс үг байхгүй юу? Онлын үг байхгүй юу? Философи үг байхгүй юу? Тий. Тэр бид нар хэлээл судлах юм бол хаанаас ирсэн гэдэг дор мэдчихнэ. Тэгээд ерөнхийдөө бол яг энд бол үндсэн оркууд байсан юм байна. Тэднэр дээр ирсэн юм байна. Зарим нь яг үндсэн оркуудаа алуулсан байх. Зарим нь үндсэн оркуудаагаа нийлдээд холилдоод хөгж ухт гаргаад одоо яадгийг амтарч амьдраад ингээд. Тэгээ ийшгээ ирсэн тэр баруун талаас ирсэн ардууд, манжаас ирсэн ардууд энэ хоёрын холимог яваад байгаа байхгүй. Одоо бид нар болов. Бид нар дунд хайх юм бол одоо сонь юм гарч ирнэ. Тэгэхээр одоо ингээ хүмүүсийн нэг халах цус мус бол байсан байхгүй. Бүр тэгж ярих хэрэггүй. Ер нь бол одоо зөвхөн өөмөгийнхаа нэрийг л асуух хэрэгтэй. Аль нутагт байсан? Тий. Бид нар чинь нүүдэлч биш байхгүй юу? Бид нар чинь суурин байхгүй юу? Суурин гэдэг чинь юу гэсэн үг? Одоо айл гэдэг үг биш үү? Тэр чинь олон гэрүүдийг нийлүүлээд айл гэж нэрлэдэг байхгүй юу? Ганц биш шүү. Айл гэдэг чинь казак үг явж байгаа, киргиз үг явж байгаа. Айл гэдэг чинь тэд нар чинь олуулаа байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар чинь манжийн үед суурин болсон байхгүй юу? Бүр нутагтаа болсон байхгүй юу? Тий, бүр нутагтаа. Одоо та нар эмээгийнхаа нутаг руу очиж болно. Тий, яг л нутагтаа байсан. Нүүдэлч байсан бол нутаггүй шүү дээ. Жинхэнэ нүүдэлч чинь хаана байдаг вэ? Африкт байдаг. Арабын орнуудад байдаг. Уйлсэн цөлд. Нөхөөсөөр арга байхгүй. Африкт халуун цөлийн нутгийн Сахар одоо юу гэдэг? Нөхөөсөөр арга байхгүй. Сайхан байгальтай бол хинч нөхгүй. Шуурга одоо тэгэл тийм үү? Өвс байхгүй, малд идэх өвс байхгүй. Тэгэл нүүсэн дээр. Манай ч юм бол дандаа нутагтай. Тэд дандаа өвгөө үлжээ байсан. Тий. Асуудалгүй. Тэгэхээр бид үргэлж яг нүүдэлчин гэж хэлж болохгүй байхгүй. Тэгэхээр гадаадынхан бид нар ингээд номад гэж нэрлээд ахаар би жоохон дургүй байдгийг. Би ч одоо хурал муралд очиод бас гадаадынхан тест монголчууд бол номад артам танаа номад гэхээр үгэж уучлаар бид тийм хачин бид нар чи их сургуультай философитой тэг зөндөө манайхаар Монгол улсад дөрөв доктор байдсан шүү дээ. Нэг хүнд баргалж тийм 10 доктор байдсан шүү дээ. Хоёр хүнд 6 профессор байдсан шүү дээ. Чи одоо доктор профессорын орныг одоо чи нүүдэлчний орн гэж арай дэнд дормжилж шүү гэж хэлдэг. Бид нар чи 40 гаруй намтай гэдэг. Танаа орны 3 намтай. За. Хөгжилгүй юм байна шүү дээ та нар чи. Тэгээд одоо бид нар нүүдэлчин гэдэг өөрснийгөө нэрлээд байх чи амар тийм ичмээр авахгүй юу? Юундаа нүүдэлчин байгаа? Хаана вэ? Тэг бүгд нүүдэлчин хайл та. Тэг бахан портортой гэрүүд л байж байгаа штэ. Малаа зарах гал аргаа зарах гал байж байгаа штэ. Бүүн бизнесүүд байж байгаа штэ. Тий. Тэг Монголын малчид гэдэг чинь бизнесмэнүүд штэ. Одоо дахиад юм асуух. Би нэг дор асуух уу тэгэхгүй өөрөө мартах. Юу шууд асуусан. Би яагаад тэгж асуусан гэхээр яг одоо жишээ нь тэгээд биднэрт судлах дата байхгүй бол бид нэр яг судалсан юм шигээр ингэж илэрх. Одоо жишээ нь хэл бичгээрээ дамжуулаад ч юм уу байгаа датагараа тулгуурлаа л одоо ярьж штэ тий. Юм ер нь байхгүй ингээд. Тэгэхээр түрүүний таны ярианд донд гарсан нөгөө уламжлал шинжилэл хоёр байнгын ингээд зөрчил угаасаа бүх түүхүүдэд байсан юм байна. Соёл иргэншил ингээд. Тэгэнгუთ тэр зөрчил байсаар үргэлжил зөрчилдөг шүү дээ. Одоо байсаар байх юм бол шинжилгээ ухааны салбарт ажилласан гэж байгаа. Шинжилгээ ухаан чинь уламжлал зан зарилтай зөрчилдөж шүү дээ. Тэг. Харин тийм. Тэгэнгუთ одоо зөрчилдөөд явахдаа яг ультиматум тухайн цаг мөчтөө нэг тал нь нөгөө тал дээрээ тулгуурлахгүйгээр ялсан тохиолдол би яг мэдэхгүй л юм л та. Өмнө нь одоо жишээлбэл ийм уламжлалт өмнө нь одоо бидний шинжилэл чинь тодорхой цаг хугацааны дараа дахиад уламжлал одоо нэг 100 жилийн дараа инээдтэй юм болол ингээл явах байлгүй дээ. Тэгэхээр яг одоо инээдтэй болохгүй шүү дээ. 100 одоо бол тэр тим юм ярих юм ч боломжгүй болцоо. Одоо уламжлал зан зарил ярих юм ч боломжгүй. Одоо бүгдээрээ гар утастай интернеттэй тийм үү? Тэгэхээр хизээ нэгэн цагт хуучрахгүй гэж уламжлахдахгүй болохгүй гэж захын аймгийн захын эсгэгэрт тийм үү Facebook дээр комент биччихсэн сууж байгаа. Тийм учраас бид нар одоо тийм янз бүрийн юм ярьж
нэг тийм инээдэмтэй ярих. Зүгээр яг та тансаглаж баярлж зугаацахын тулд нэг юм нэг наадам цагаан сар гэдэг байгаа шүү дээ. Зүгээр зугаач айл эцэх гээд л энэ ч нэг нарийн ширийн цаана байхгүй. Тий. Яг бид ерөнхийд нь харин тийм уламжил гэдэг бол яг уламжил шинжил гэдэг бол хаана ярих үг вэ? Тийм үү? Баярлаж цэнгэгч тийм үү? Дураараа нэгнтэйгээ архитектыг бид нар уламжил гэдэг шүү дээ. Тэр байтугай Мартин 8-ны хүртэл архитектийн өдөр болгочлоо шүү дээ. Тэгээд тэрний оронд шүү дээ бид нар яах ёстой вэ гэвэл бидний уламжил гэж яг яриад байгаа чинь хүн болоход ямар ёс суртахуун хүмүүжил хэрэгтэй вэ гэдэг чинь 100 жил тэр сургууль хүмүүжил, тэр ёс суртахуун, тэр боловсрал, тэр ертөнцийг мэдсэн танин мэдхүүн хадгалагдж ирээд энэ ард түмэн өдөө хүртэл ингэж байж байгаа бай гэсэн чинь традишн байхгүй юу. Тэр чинь үеэс үед шилжиж явдаг ёс суртахуун хүмүүжил ерөнхийдөө философи яваад байгаа. Тэр чинь байхгүй шүү дээ. Харин тэр тал дээр би одоо юу мэдэхгүй болохоор харин дата байхгүй юм чи. Бид нар хэлж чадахгүй болчиход байгаа. Тэгэнгუთ надад яг саяны жишээн дээр нэг байгаа юм байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Монгол. Яг миний судалгааны ажил болохоор яг айраг нас сүүнчлийн бактери пробиотик ялгаж авсан. Тэгээд тэгэнгуთ сая та зүүн тийшээ нөгөө малчин ах уу Шинжаан харбин тал руу огшилтай гээд малчин юу малчил шиг боллоо. Тийм адуу. Тэгтэл одоо яг 5000 жилийн өмнө яг манай нутгалж исэн яг Төв Азийн цээжинд яг одоогийн манай байршил дээр 5000 жилийн өмнө шүү дээ. Антропологч, молекуляр антропологч нэг Харвардын эмэгтэй нэг профессор Монголд ирээд баахан дэж аваа явсан судлаа. Тэгсэн чинь тэр адууны ясанд яг тэр хурцтаас олсон адууны шүднээс олсон уураг яг тухайн сүүнчлийн бактерийн ферментацаар явдаг үлдсэн пептид хоёр яг адилхан байна гэж байгаа байхгүй. Наадах чинь билээд шүү дээ. Яг бол бид нар чинь Казакаас Төв Азиас ирсэн. Яг манай байршил дээр одоо энэ ардууд нь хэдээс ирсэн гэдэг шүү дээ. Айран гэдэг үг яваад байгаа шүү дээ. Тэр чинь сүүг эсэлдүүлэхийг айран гэдэг баг. Бид нар айраг гэж буруу хэлээд байгаа. Тийм одоо тэр нь хамаагүй. Харин ингээд тэгэхээр тентхийн ард түмнүүд ерөөс биелээд шүү дээ. Энүүгээр чи ингээд холилдоод байжсэн. Тэг 100 энүүгээр ирдэг байсан. Тэгээ буцдаг байсан. Энд өвлжих боломжгүй. 100 бол ирж исэн. Тэр би үгүйсээгөө. Мэдгүй өвлийн одоо артефакт олдог болохоор өвлчин бол энд амьдрах ямар ч гэхдээ морин бол байсан гэж байна. Морин бол. Морь бол байгаагүй зүгээр яг холон тах бол болсон. Тий. Морь чинь энэ хүүтнийг дисэхгүй. Тий. Ер нь бол яг Монголд бол морь байхгүй шүү дээ. Дандаа холон тах байгаа шүү дээ. Тийм. Одоо ч байна. Тий. Ерөөсө холон тах. Одоо манай морьд ч гэсэн наадмаар бол дандаа л тахи уралдсан шүү дээ. Холон тахын юу л уралдсан шүү дээ. Тэрээс яг жинхэнэ морь уралдахгүй шүү дээ. Энэ жинхэнэ морь уралдах бол борлох юм бол бүгдийг төрүүлчих шүү дээ. Тийм том морь гараад ирвэл тэгээд тэр чинь зүгээр тийм үү жипний хорттой давхаа жипээ төрүүлээд авчих шүү дээ. Тийм. Тэгэхээр тэднийг оруулж ирж болохгүй байхгүй. Яг холон дахиад оруулах хэрэгтэй. Тийм саяны юмыг яага хэлж байгаа чинь тэр юу бол тийм байхаас өөр гол санаа нь тийм миний нөгөө хэлээд байгаа шүү дээ. Үндсэн орг гэдэг чинь ерөнхийдөө бид нар баргалж 100000 жилийн юм ярих байхгүй. Юу 5000 жил. Тий 100000 жилийн өмнө. Миний олдсон нөгөө факт 100000 жилийн өмнө шүү дээ. Дэлхий дээр юу болсон бэ гэвэл мөслөг байгцсан байхгүй. 100000 жилийн өмнө. Тий. Хамгийн сүүлчийн мөслөгч нь 100000 жилийн өмнө. Тий. Ер нь бол одоо бид нар бас мөслөгийн үед амьдарч байгаа шүү дээ. Өвөл болоод байна гэдэг чинь мөслөг дуусаагүй байна гэсэн үг байхгүй юу? Тий. Бүр тийшээ орох юм бол. За. Би гэхдээ тийшээ орохгүйгээр саяны юу point дууссан. Тэгээд наатайгаа дууссан. Тий. Тэгэнгუთ түрүүний ярьсан сэдв дээрээс яг ингээд бид нар ёс суртахуун тэр өв уламжилж ирдэг legacy тэр нийгэм оршин тогтнох гоё үнэт зүйлсүүдээ авч явах нь чухал. Гэхдээ өөр энэ байгалийн шинжилгээ ухааны салбарт үнэт зүйлсүүд байхгүй байгаа байхгүй юу? Харин байхгүй. Тэрийг хайгаад олоогүй. Харин за тэгэнгუთ ийм юм дээр байдгүй байна гэж үзье. Тэгэхэд ийм юм дээр байна гэд байр ярих гэдэг. Тэр нь болохоор одоо бидний энэ айраг хэсэг хоол ундл ярьж байна л да. Тийм хоол унс тэгсэн чинь одоо миний гаргаж ирэх гээд байгаа юм. За тийм олддгүй юм байж. Гэтэл олдсон юм энэ юм байна гэж байгаа байхгүй. Гэтэл тэр процесс өөрөө өнөөдрийн 21-р биотехнологич 1960-аад оноос хойш нэг яг өнөөгийн төрх олсон байхгүй. Тэгээд тэр үедээ Оросууд үрж ирэл биотехнологийн хүрээлэн байгуулсан байхгүй да. Хүрээлэнтэй ч хамаагүй л дээ. Би зөв тэрнээс чи бол өнөөдөр биологч болох ямар ч боломжгүй байхгүй. Яг л энэ чинь социализмын үед байгуулсан тэр бүх мэдлэг боловсрол чинь одоо үргэлжилж байгаа байхгүй. Чи тэрнээс л одоо тэр боловсролтой би юу ч ярих гэдэг. Би нэг жишээ л гаргаж ирж ярих гэдэг. Тэрийг дуусгах гэдэг үзээд байгаа. Шинжлэх ухааны жишээ шүү дээ. Тийм олдвортой холбоотой тэр процесс нь өнөөдөр бид нэр одоо пробиотик постбиотик гэдэг сая 2019 онд яг энэ консенсус төрсэн байхгүй scientific person. Тэгтэл тэр нь аль 5000 жилийн өмнө хийдэг процесс постбиотик байсан байж байгаа байхгүй. Амар сонирхолтой ингээд ийм эртний юм дундаас бид нэр ингээд нээж илрүүлж байгаа. Гэхдээ наад чинь биш шүү дээ. Өөрөө юу ахгүй. Заавал нүүдэлчин одоо Монгол гих гээгүй байна. Зүгээр л
ингээд олцчиход бид нар энд байгаагийнх одоо бидний юм гэж болох. Энийг бол 10,000 жилийн өмнө хинч байсан тийм үү мэдэхгүй. Яг бол ер нь бол хүн төрөлхтний яг соёлд түүхч юм биш. 5,000 жилийн түүхтэй байхгүй юу? 5,000. Ерөөсөө 5,000 жилээс л бидний энэ civilization гэдэг байгаа шүү дээ. Соёл дэргэшил үүссэн баг. Babylon. Тэрнээс өмнө бид нар нарийн ширийн барих хэрэггүй. Тэгэхээр мэдээж энийг бол янз бүрийн ардууд бол ирж исэн л байгаа. Тийм үү? Энэгээр одоо тийм үү арга уужсэн л байгаа. Зөв яг сүүлийн үед бол би энэ янз бүрийн айраг ихтэй аймагуудаар явхад яг гол нэг сүм хийдэ дагжил их айраг хийжсэн байлээ л дээ. Тэ? Одоо эсгэж яг бол нөгөө лам нарт нөгөө зуны ундаа. Тийм учраас тэр олон литрээр нь 100 литрээр нь айраг эсгэж байгаа байхгүй. Тэрээс ганц айлын 23 хүүхэд уугаад дуусчих. 5,000 жилийн өмнө бол байхгүй бах тийм. 5,000 жилийн өмнө яг ер нь бол яг энэ айран гэдэг байгаа шүү дээ. Энд чинь бол заавал одоо адууных гэдэгтэй ч биш. Тийм эсгэлтэй л байгаа. Тийм ямаа хойно. Гэхдээ энд бол үхэр бол энийг бол байх боломжгүй. Үхэр бол өвлийн амьтан биш шүү дээ. Тийм бориадод хойноос л үхэр орж ирлээ шүү дээ. Яг эндхийн амьд чинь бол юу малчин бол хон ямаа хоёр л болж таарад байгаа шүү. Тэмээ бас биш үү? Тэмээ бол яг зөвхөн илсэн цөлөөр. Тий зөвхөн илсэн цөлөөр. Тэгтээ энэ бидний энэ байгаа Монгол бид нэг дэлхийн бөмбөрцгийн нэг юун дээр л байж байгаа шүү дээ. Нэг хэсэг газар л байгаа шүү дээ. Энэ дэлхийн бөмбөрцөг шүү дээ. Тэрээс одоо Монгол гэдэг тусдаа дэлхийн бөмбөрцөг. Тэгэхээр дэлхийн бөмбөрцгийн түүх ямар вэ? Газар зүйн түүх, хүний түүх, антропологийн түүх, этнологийн түүх, шинж тооны түүх, соёлын түүх, урлагийн түүх. Энэ бүх чинь бид нар хүн төрлөختөнтэй л холбож ярина гэхээс биш. Тусдаа бид нар тийм ямар ч боломжгүй. Хэлээд шүү дээ. Хэл чинь тийм ээ. Одоо яаж ч морин хуургаал хоёр ус уцтай хөгжимч бол бүр одоо Месопотам, Babylon тэндээс гаралтай байгаа. Явсаар байгаад янз бүрийн ардууд руу очисон байгаа. Зарим ардууд нь хонио шүтдэг ардууд нь хонин толгойтой. Тий. Морь шүтдэг ардууд нь морин толгойтой. Могоо шүтдэг ардууд нь могоон толгойтой. Тий. Хөгжмөө янз бүрийн ардууд янз бүрийн өөрийнхөө шүтлгээрээ толгойг нь хийж явсан байгаа байхгүй юу? Тийм хоёр уцтай. Одоо Йеменээс л гаралтай болж таарад байгаа шүү дээ. Өнөөдрийн одоо эртний Йеменд бол ийм хоёр уцтай хөгжим хөгжижсэн анх эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь яг өнөөдрийн би одоо яагаад тэр сүрхий байсан бэ гэдэг байгааг чинь гол нь торгоны зам чинь нөгөө нэг гайл татвар янз бүрийн хоорондын байлдаан зөрчлөөс болоод тэгээд торгоны зам чинь нурж унсан байхгүй юу? Зогссон байхгүй юу? Тэгэхээр тэр торгоны замын артуудаас л наашгаа маш их ирээд бид нар ийм сүрхий хөгжим тоглодог, бүжиглдэг болцсон байгаа байхгүй юу? Өөрөөр ямарч боломжгүй болж цаарад байгаа байхгүй юу? Би энэ дээр тэгээд сүүлчийн тэр хаан тэр ин хамблан гэдэг Ляолс гэж бас байсан байхгүй. Тэр чинь бол Казакаас манж хүртэлх энэ том уудам нутгийг захирж исэн байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар маш их юм ярих юм байлээ. Тэгээ би энэ дээр нэг юм асуух гэдэг. Таны хэлж байгаа өмнөд ярианууд чинь гарч ирсэн тэрний юу гэхээр монголчууд бол өөрсдийн гэсэн ёс суртахууны ч юм уу үндсэн чиглүүлэх том философи ч юм уу те сургуун хүмүүжил байхгүй учраас айгүй сайн юм хүлээж авдаг гэдэг ялсан те. Одоо толгойн нэгөөдлөө хоосон. Тэгэхээр одоо юу гэдэг Японд очиод ч юм уу эсвэл Арабд очиод юм хийх гэхээр тэр юм чинь өөрийн гэсэн үтгэл үнэлтэд болцсон байгаа даа шүү дээ. Шинэ юмыг хүлээж авахгүй. Тэнгүүд таны хэлсэн шиг бас яг нөгөө сургууны замаар явсан урлаг, уран сайхан одоо бүх юм хүлээгээд авсан байна. Тэгвэл энэ бол Монгол хүмүүсүүдийн одоо даваа тал гэж би ойлгоод байгаа юм л да. Одоо нэг талаар сул тал маань байгаа ч гэсэн даваа тал маань энэ их мэдлэг мэдээлэл хийн дахинд хөгжиж байгаа юм бүхнийг хүлээж аваад тэр маш хурдан сурдаг. Тэнгүүд одоо Монгол улсад одоо хиймэл оюун гэдэг технологи дэлхийд гараад ирлээ. Бид нар өөрсдөө зохион бүтээгээгүй. Энэ машиныг бид нар унаад байгаа Toyota Land 300 зохион бүтээгээгүй. iPhone-о зохион бүтээгээгүй. Гэтэ бид нар маш сайн хэрэгжилж чадчихсан тийм үү? Яг юунд зориулж хэрэгжилж яах гэдэг л бас асуудал л да. Тийм. Яг нь тэр нь машинаар хаашаа явж гэнэ үү? Гар утсаараа юу ярьж гэнэ үү? Тийм. Гэтэ яг нэг ямар ч хэрэглээ сурцсан байна тийм үү? Ямар ч хэрэглээ сурцсан байна, бүжгийн сурцсан байна, одоо хилийн сурцсан байна гэдэг юм. Тэгэхээр энэ давуу талаа бид нар ашиглаад дэлхийд дахинд ямар нэгэн хувь нэмэр оруулах боломжтой болов. Яг тэгэхээр одоо улс орон болгон өөрийн гэсэн нэг хувь нэмэр дэлхийд дахин хөгжил оруулсан байна шүү дээ. Япон гэх юм бол нэг юм dig jai гэдэг ч юм, Америк бол инновац гэдэг ч юм, Орос бол энэ үүнээс цаашхыг л ярих гэж байна. Бид юм байхгүй бол бүтээж угаасаа одоо нэгсэндээ одоо энийг сонсож байгаа маш олон залуу манайхаг угаас залуучууд жоохон сэтгэлээр унах бах. Өөрхийдөө бид нар чинь ер нь Монгол өнөөдрийн байгаа царай чинь угаасаа л байгаа л царай л юм байна. Өдөртөө байгаа их юм байна гэдэг ирэх юм байна. Би ярилцлагуудад дандаа хэлдэг байхгүй. Муу хүний заяа их гэж. Тэгвэл одоо ингээд бид нар ингээд стресстэй байдаггүй. Тэгэнгүүт энэ би бас нэг талаас тайвширч эхэлж байна л да. Тэр гоё байхгүй юу? Чи бид нар чинь байгаа л юм. Тэгвэл одоо овоо штэ. Яаж хурдтай явах вэ гэж. Тэрийг л ярил маа. Одоо би харин тэр түрүүний хиний яг хэлдэг зүг байхгүй юу? Тэр нөгөө хоосон гэдэг чинь тийм ер нь бол бидний тарих бол нөгөө
янз бүрийн олон зуун жилийн айхтар тэр хөгжил, айхтар тэр шашин, айхтар одоо Библич гэдэг юм уу, Коранч гэдэг юм уу, тийм үү? Эсвэл одоо юуны төвдийн одоо айхтар шашны тэр номууд ч гэдэг юм уу, тэрийг ингэж уншиж бид нар чинь ойлгож гэж оролдож тарих толгоогоо маш их юмар одоо дүүргэг байхгүй юу? Энэ бол төвдөөс бол буддизм орж иргүй шүү дээ. Бид бич байгаа шүү дээ. Одоо энэ лам нарыг хараад тийм үү? Энэ бол лам бол тарган байх боломжгүй шүү дээ. Яагаад таргалсан нь ойлгомжтой шүү дээ. Тийм. Тэгэхээр тэгж их номын олон зуун жилийн бид нар түүх байхгүй учраас бидний тарих толгоонд бол нэг шиний морж их саад болоод байх юм нэг байхгүй байхгүй юу? Заал гин. Тийм. За тэгэх юм уу? Тэр энэ бол давуу тал. Энэ бол уул нь янз бүрийн юмд хэрэглэхэд бол үнэхээр давуу тал. Тий, яг жаргагүй. Тий, чиний үгийг хэрэглэчи. Давуу тал гэх тий. Би ер нь давуу тал гэж барилж хэрэгдэггүй юм байна. Бодоод исэн чинь. Тий. Дандаа л давуу биш тал ярьдаг. Тэрнээс давуу талыг гаргаж нэлээл давуу тал асууж давуу тал. Өөр шахаж ярьж. Тий, тэр нэрээ сая бодсон чи давуу тал юм байна шүү. Тий. Дөнгөө талдаа байна шүү дээ. Хийдэх юмыг ингэж ямар ч асуудалгүй, шүүмжлэлгүй, фильтрдэхгүй оруулна гэдэг чинь бас жоох осолтой. Тий. Яг бол тэр юмны цаад учрыг цаад аюулыг нь бас тооцоолж аваагүй учраас тэр юмараа дамжуулаад аюулд орох осолтой. Мууч бас хурдан ам гэсэн үг. Тийм. Яг одоо шил автомашин манай чинь одоо Японоос маш их оруулж ирлээ шүү дээ. Тэгэл гаднаас маш их оруулж ирлээ шүү дээ. Тий. Тэгээд хурдтай давхад одоо хичнээн ослоор хүн өнгөрсөн тийм үү. Тэгэхээр өөрөлд автомашины чинь барьдаг тэр соёл, барьдаг тэр онлайн суралцааг байхгүй юу? Машинд эвгүйхэн явуул чи үхэн шүү. Осолд хийн шүү. Хүм дайрын шүү. Гэдгийг заагүй шууд гойтэйгэл машин гээл оролцож байгаа байхгүй юу? Төгөөдөөний замч одоо анх оролддог штэ. Тий. Зүгээр нэг гууруу ороод гарч ирэхээр хажуу талаар нь машин шууд гарч ирээд гуун дотор хүртэл намайг төрүүлээл будаа болгодог штэ тий. Тэгэхээр тэр л айгүй чухал байхгүй юу? Одоо чинь бид нар сүүлийн үед artificial intelligence гэж ярьж байна. ChatGPT ярьж байна. Химэл оюун. Тий. За яг химэл оюун гэж орчуулад байгаа. Уул нь бол intelligence гэдэг үгийг бид нар оюун гэж орчуулж болохгүй юм байна. Гэхдээ яг оюун гэдэг үг чинь Перс Туркээс ирсэн үг учраас яг хүлээж авъя. Тий. За энэний аюул одоо юу байх вэ? Тийм үү. Бүх юмыг одоо бэлэнчлэх гэдэг шүү дээ. Тий өөрөө уншиж судлаад тийм үү. Тэгээд тэрнтэйгээ зөрчилдөж жогоод тарих толгой нь хөгжөөд юм бодоод тэгээд мэдлэг төрөхгүйгээр шууд мэдээллээр одоо бид нар амьдрах гэдэг шүү дээ. Тий. Мэдээлэл чинь мэдлэг болохын тулд хүний тарихаар орж мэдлэг болдог байхгүй юу? Тий. Суралцаж, бодож, толгой эргэж, түрүүн чи хэлдэг шүү дээ. Стресстэж. Тий. Стресстэх би сайн гэдэг байгаа шүү дээ. Яг бол шинэ юмтай тулгархаараа хуучин юмтайгаа зөрчилдөхөөр хүн чинь стресст ордог байхгүй юу? Байдгал юмтайгаа зөрчилдөд байвал стресст орохгүй. Тийм үү? Одоо хоньны махад байвал тийм үү? Стресст орохгүй шүү дээ. Тэгж жаад гинт мэлхийн мах өгчих юм бол стресст орно шүү дээ. Тий. Тэгэхээр шинэ юм гэдэг чинь надад стресст оруулдаг. Тэгээ би залуучууд хэлээд байгаа шүү. Стресст орох сайн гэж. Шийдвэл байгаа юм байна. Шинэ юмтай зөрчилдөж байгаа юм байна. Тий. Тэгэхээр тэр давуу тал гэдэг маань үнэхээр бид нар тийм баригдсан тийм айхтар олон зуун жилийн номын одоо уншиж завгүй тархитлогоо тэр нь зарцуулаагүй учраас ерөнхийдөө жоохон сэрэг нэгтарсан биш. Тий. Нэгтрал багтай. Тэгэхээр орон юм шинэ юм заахад бол дажгүй. Яг бол одоо Америк явсан ч, Солонгос явсан ч, Япон явсан ч, Герман, Франц одоо юу явсан ч тийм үү? Орос, Хятад хашаач явна уу? Юмыг бол дор нэгээд булгаад авч байгаа шүү дээ. Сураа гэлзуулаа. Тий. За болчлоо. Тий. Америк шиг болчихж байгаа шүү. Тий. Тэгэл Америкчл тэгэл Америка. Яа. Тэг баргалж л одоо бүр Америк хүнээс илүү Америк болчихж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нэг юм байгаа. Тэгээ тэрийг бид нар юунд зарцуулах гэдэг чинь л одоо чиний одоо түрүүний асуултаа л да. Тэгэхээр яг нөгөө нэг энэ амьдралынхаа хэв маягаар бид нар чинь нүүдэлчин биш юм байна. Тэгвэл энэ оюун санаагаараа бид нар нүүдэлчин байх боломжтой юу гэж асуугаад байгаа. Тий, яг одоо урбан биш надад ч юу гэдэг номад тий номад. Одоо оюун санаа одоо юу гэдэг нь шууд энэ оюун санаагаараа тэртэргүй номад болцсон л доо. Болчихсон шүү дээ. Тий. Одоо Японд байжсэн хурж ирэл загас идээд эхэлдэг тийм үү? Тий, Хятад байжсэн хурж ирэл халуунгаа тоогоол идээд эхэлж байна. Америкийн хурж ирээд яг даа өөрх нь нөгөө бүргэрэл идэж шүү дээ хамтгүй тийм үү? Таргал болдог тэргээ идэн.
За одоо яа тийм англи явсан тэргөө хоол гэсэн ойлголт байхгүй тийм үү? Тэгээ одоо юу хоолоод маш уу. Тэгээ англид хоолгүй шүү дээ. Тийм. Нэг хоолтой орнуудыг колонижилж ирсэн л ор байхгүй юу? Тэгээ тэднийхээ хоолыг өөрийнхөө хоол гэдэг байгаа байхгүй юу? Тийм одоо tea time гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь хятадын цай явж байгаа байхгүй юу? Тийм тэдэрт өөрсөнд нь англид ямар цай ургадаг. Тэгэхээр тэр юугаар бол ер нь бол бид нар бол маш их тийм дэлхийн одоо нүүдэлчин гэж баргалж хэлж болох байх. Тийм тэгэхээр нүгээл явж идэг аль ч оронд очдог. Гэтэ нэг газар очиод бас зогсмоор байна тийм үү? Уг нь бол уул нь тэгвэл хөгжил ирнэ. Тэгээ нүгээлэх юм бол ер нь нүгэж байгаа айл бол тэгэл юу ч хөгжихгүй юм. Тэгэл юм нь эвдэр чимхэрсээр байгаа та. Тэгэхээр энд нэг юм гарч ирж шүү дээ. За яг оюун санааны хувьд ингээд нүүдэлчин бай гэд бодъё л та. Тийм бол одоо өнөөдрийн урсгал чинь тэртээ дэргүй Монгол залуучууд ч одоо гадагшаа улс экорноо орхиод яваад энэ урсгал нь улам хүчтэй явж штэ. Тэгснээ хэдүүлээ энд болохоор тогтоон бариад улсаа яаж хөгжүүлэх гэдэг асуулт асуусан чинь угаасаа сэтгэлгээ энэ хүн чинь ер нь явах гадагшаа очиод нэг газар очиод суурьшаад тэндээ дасан зохицоо тэндээ амьдралаа аваад явах ийм болоод байгаа юм чи ер нь хөгжил байх ирэхгүй юм шүү. Яг гадаадууд л ирнэ. Тий гадаадууд ирнэ. Тэгээ явандаа бол би бол тэгж л боддог аахгүй. Явандаа бол одоо тэгэл бид нар бол гадаадынхан ирээд одоо энэ 100 уул гадаадынхныг авчирч газар нутгаараа дайлна. Тийм үү? Октодаараа дайлна. Тийм үү? Идэж явах юм мараа дайлна. Тий. Одоо гадаадынхан ирээд тест баллаа шүү дээ энэ 100 бол биднийг. Тий. Монгол орныг бол. Тий. Тэгэхээр бол тэгж боддог аахгүй. Энэ өндөр барилгуудын ер нь тэгэл 3 давхраас дээш бол дандаа гадаадынхан байдаг. 3 давхраас доош тэгэл одоо бид нар л байх. Тий. Би бол яг орчуулга хийх байх. За та нар бол яг жолооч хийх байх. Тий. Орчуулагч нь болох байх хөдөөгөр авч явхад. Тий. Тий. Энэ бол би одоо яг ийм ингэж бид нар чи ингэж нөгөө юунуудаа өөрсдийнхөө энэ залуу үеэ улс орноо цаашид ирээдүйд авч явах ирээдүгээ бид нар тийм үү гадагшаага явуулаад байна шүү дээ. Одоо энэ TOEFL IELTS центр чинь болвол тийм үү гадаадын залуу үеийг минь авч явах гэсэн том стратеги тактик явж байгаа байхгүй юу? Тийм. Зорилго нь өөр байхгүй юу? Хэрэгсэл нь англи хэл байхгүй юу? Хэрэгсэл нь TOEFL байхгүй юу? Хэрэгсэл нь IELTS байхгүй. Зорилго нь бол эдрийг авах. Залууийг авах. Мөнгөний авах. Гэхдээ залуугийн оюун санааг нь авах. Тийм, хөдөлмөрийн авах. Тий, тархийг нь авах. Биеийг нь авах. Залуу биеийг нь авах. Тэр л явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чи ингэж алдаад байгаа юм чи гадаадынхын ирээл одоо сүрхий болно энд. Тий. Одоо хаана үлээ би нэг Facebook дүүсэн чи нэг Америк хүн тэгээ Монгол хүүхнүүдтэй хэдэн хавгаатай ч гэнэ одоо хөдөөгөр чин гадаадын ирчүүд чин гадаадын эмэгтэйчүүд бол хурцээр хөдөөнийхөнтэй суугаад амьдраад байна гэж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь нэрхэдэ Улаанбаатар бол явандаа тийм л болно. Тэгээ одоо энэ зайсан мэдэн шүү дээ. Гадаадууд л байгаа шүү дээ. Гадаадынхан тал зориулсан шүү дээ зайсан бол. Тэр онгоцны буудал гадаадынхан тал зориулж байгаа шүү дээ. Гадаадынхан тал зайсан луга хурдхан шиг ирээд тэндээсээ хурдан буцаад эсвэл онгоцны бодлоос хурдхан шиг оюу толгоор ороод оюу толгоос хурдан буцахыг л бодож шүү дээ. Тэд нар л зориулсан. Монголчууд зориулаагүй шүү дээ. Тэгэхээр эдгээр ерөөсөө эдгээр гадаадынхаа орчод өөрсдийнхөө ямиг ингэж байгуулаад тэгэл эднэрийг л нийгэм улсал болох юм шиг байлээ. Тэгээ бид нар бол яг ерөөдөө тэгэл эднэрийг үйлчлэгч нар яг цагдаа магдаа тийм үү? Малчин цагдаа за одоо өөр юу гэдэг вүлээ нэг тиймэрхүү нэг ажлууд хийгээл байж байгаа юм байлээ. Тий. Яг та нөгөө байцны буудлын дээр ирэхэд нь хүлээд авчдаг. Байцууд хамгийн нөгөө муу кейсээр л бодож байгаа л та. Та муу кейсээр боддог юм боддог юм. Тэгэл байх тий. Шүмж. Яг үнэ. Тийм учраас та яг угаасаа муу талаас нь юм байна гэж. Тэгэл одоо энэ сонсож байгаа залуучууд тэгвэл ийм нөхцөл байдал руу аваачихын тулд яах ёстой юм бэ гэдгийг л квота тэгэл одоо тэгэл намайг л одоо тий улс орны чухал зөвлөгч. Гэхдээ ерөнхийлөгч ерөнхий сайдын тий албаны хүмүүсийн зөвлөгч биш шүү. Тий Монгол улсын зөвлөгч, улс орны зөвлөгч. Тий ирээдүйн зөвлөгч. Тэгэхдээ одоо яг хийж байна шүү дээ. Тэгвэл даанч би одоо юуг л хийгээд байл л да. Сүүлийн 15 жил хийж байна л да. Тий даанч одоо юу гэдэг лээ. Албаны ёсны биш. Тий одоо тий надад одоо офис өгөх сард тийм үү? Цалин өгөх. Тий юуны хоньны махта шилний тийм үү? Тий гамбартай иддэг тэрний мөнгөг өгөх оройд нэг пиу уучдаг тийм үү? Би одоо надад мөнгө өгөн бол би аваад тийшгээ иш Америк руу цугтаачихгүй шүү дээ. Тий. Тэгэхээр би чи эндээ л байж шүү дээ. Тэгэхээр таныг юу энд ингэж байлгахад хүргээд байна? Энэ бол яг миний социализмд авсан хүмүүжил. Тий социализм чинь өөрөө Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн байхгүй юу? Нэг сайхан юм байсан. Тэгээ намайг чинь Герман хооронд явж сураад иргээд миний бүх мөнгөийг төлсөн байхгүй юу? Монгол улс тэр үеийн Монгол төр гайхамшигтай байгааз. Өнөөдөр манай дарга нар л хүмүүсээ явуулаад байна шүү дээ. Тэр хүч битрийг явуулж ирсэн байхгүй мөнгө төлөөд. Гайхамшигтай бүх мөнгө төлж ирсэн. Тэгээд тэр их Германд явсан тэр их залуу насны улс орондоо мэдлэг боловсрлоо
юу сурах тэргээ зориулна гэсэн тэр 18 насны тэр бүхэн чинь зүгээр өнөөдөр хүртэл толгойд явж байгаа байхгүй. Гардгүй байхгүй. Тэр залуу үед тэрийг л хийчих хэрэгтэй байхгүй. Тэр програмыг л хийчих хэрэгтэй. Патриотик зан. Тийм. Их оронч. Их оронч. Энэ улс орон гэсэн. Энэ хүмүүс нийгэм. Энэ хүмүүстэй бас хайртай байх. За энэс дэ гоё сэдв гарч ирж байна. Тэгжээж бид нар чинь тийм үү цаашгаа явна үхээс нэг очиод үзчихье. Гадаад тэр ямар байдгийг гэсэн. Монголчууд патриотик гэхээр хятадуудыг л хожаанар гэж үзэн ядах дээр жоохон хятадуудыг гаргаад төлрөөд байдаг шүү дээ. Өөрсдөө юу ч хийдэггүй мөртлөө. Яг бид нар ямар нэг хэмжээгээр байна шүү дээ. Тэр юу бол байх ёстой. Би түр нэг цагдаа гэдээ ярьлаа шүү дээ. Гол нь бол төрийн нөгөө нэг хамгаалтын системүүд айгуу чухал. Тий. Одоо цагдаа, гайл одоо юу гэдэг тийм үү? Батлан хамгаалах чинь нэг дайсны эсрэг байлдах гэдэг юм биш шүү дээ. Ер нь бол нийгмээ ямар нэг байдлаар монгол хүн, монголчууд бид нар, монгол улсын иргэн, монгол орондоо ямар ч үед нэгдүгээрт байдаг. Тэр л айгуу чухал байхгүй. Ямар ч үед онгоцны бод дээр ороод ирэхэд тийм үү монголчуудын шууд шалгуулаа гараа явчихдаг нэг юм байх. За тэгэл энэ дотроо одоо янз бүрийн аваар осол одоо юу болтыг. Тэгэхэд гадаад хүн монгол хүн хоёр байж хахад эхлээд монгол хүн аваад явдаг. Тийм. Гадаадын хүнийг чи байжээ гэж хэлчихдэг. Одоо ч юм бол тийм биш шүү дээ. Монгол хүнийг байж чи гэчихэд гадаадаа наваа явчих шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар энэ эх орондоо энэ төрсөн нутагтаа яаж хамгийн нэгдүгээрт тавигдах вэ? Гэтэл чухал болчиход байгаа байхгүй юу? Тий. Одоо Америкч дандаа Трамп талаа гэж шүү дээ. Америк first гэж хэлж шүү дээ. Тий. Америкийг л ингэ тавина шүү. Бусад орноо будаа болох бөмбөгдөл гэж шүү дээ. Тэгэхээр чи энэ л байхгүй юу? Энэ л манай төрийн тэр том одоо үнэт зүйл философи онол болох хэрэгтэй байхгүй юу? Монголын нэгдүгээрт. Тэрнээс одоо зүгээр нэг банкнд доромжлуулаад бол зээл авч дээрлэхүүлээд л өрөнд орж өрөөхтүүдээ зовоогоод бол тийм үү бидний энэ амьдрал чинь хогийн амьдрал шүү дээ. Тийм. Энэ хогийн амьдралаас бид нар яаж салах вэ? Тийм. Улсаараа одоо шил би одоо төрийн тэр зөвлөгч одоо юу би тэгтээ тэр нэг албан тушаалар бол очихгүй шүү. Зүгээр ер нь бол миний онол бол эхлээд бол тэгшил гарна. Эхлээд хамгийн түрүүнд бүх хүнийг яаж энэ өрнөөс салах вэ гэдгээр л гарна. Тий. Мэдээж хэцүү. Тий. Тэгтээ сэтгэл зүйн хувьд энэ хүмүүсийг чи татаж авах хэрэгтэй байхгүй. Өрнөөс гарцсан хүн бол өөр юм бат. Мөнгөөр татаж авах биш. Сэтгэл зүгээр татаж авах гэдэг шүү дээ би. Сэтгэл зүгийг өргөх гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр чи өөртөө ихтэй болно, урамтай болно. Тийм үү? Урагшаагаа харна. Амьдралаа төлөвлөнө. Одоо бол амьдралаа төлөвлөх ямарч боломжгүй биш шүү дээ. Тий. Тэгэхээр энд одоо яаж ажиллах ёстой юм? Миний одоо энэ ярьдаг бүх ярианы цаад амин сүнсэн Монгол л яваад байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо чихний асуусан тэр асуулт яагаад та одоо энд ингэж байгаад байгаа. Намайг олон хүн тэгж асууж ирсэн. Тий. Ста амруу налгадмаар санагддаг. Тий. Таныг нөгөө бол одоо ойрхон л сууж байна. Тий. Гэхдээ 100 гаруй учраас жоохон 100 гар жоохон муу. Таныг гэхдээ нөгөө хүмүүс Монголыг шүмжтэй ханддаг учраас Монголын дайсан гэж юу энэ хүн бол Монголын дайсан, энэ хүн Монголыг бараг гадаадд дүүх бэлэн байна гэж хэлж байгаа хүнийг би сонсч байсан. Тэр бол таны энэ хариултыг сонсонгууд арай өөр л юм бодогчлаа. Үгүй одоо тийм биз дээ. Тэгвэл би байж тээ. Алиутийн тийм үү нэг оронд л байж. Намайг тэр нэг анагаах төгссөн залуу бас лекц уншиж тэгжсэн. Би одоо Герман явах гэж байгаа энэ төр гэл. Тэгснэ намайг та яагаад ингэж Герман явдггүй энд байгаад идэв. Тийм одоо асуултууд ингэж асуудаг байхгүй юу? Тий. Тэр чи одоо тийм хүн энд ажиллаа хийгээд завгүй явж байгаа чинь. Тийм үү? Та миний асуултын тэнд очиод тэгээд тэгээд юу хийх юм? Тийм үү. Ер нь гадаадд байгаа өнөөдрийн гадаадд байгаа монголчуудын нэг асуудал байдаг байхгүй юу? Тэндээс тэгэл монголоор сангалзаал комент бичээл ганц чаддаг юм комент бичих. Цоглонгийнхаа дуу сонсоол. Тэгэл одоо яа тэгэл зарим тэр нэг энэ зохиолын дуу, янз бүрийн нэг сонь нэг сувгуудын нэг нэвтрүүлэг ярилцлагууд байдаг шүү дээ. Тэгээ тэрний доор ингээл хитэн 100 мянгаар дээр орсон байдаг хгүй. Тэ одоо чиний зохиолын дуу мөнүүдийн доор саяхан интервью байдаг шүү дээ. Тэгвэл энэ саяхан хүн одоо ханаас гараад ирүүлэх гэж боддоо шүү дээ. Хаана байжсэн саяхан хүн одоо тэр доор дарцсан байгаа бүмэд. Та нар бол хизээ шүү дээ. Тэхгүй шүү дээ. Тэр мэдээж амьдралынхаа эцэст жоохон хөгшрөөд жоохон ингээ сангалзаад ирэхээр яг зохиолын дуунууд гоё сонсогдож байгаа шүү дээ. Ямар рок дуу дуулаад сонсоод байлаа биш. Тийм үү? Рок pop сонсоод байсан. Зохиолын дуугаа сонсон шүү дээ. Одоо дэдгүрт гарсан хүмүүс жишээлбэл тий.
Сая одоо тэтгэврт гарсан хүн байхгүй үстэй. Чи асуултаа юу гэнэ? Тийм би тэр утгаар асуугаагүй зүгээр гадагшаа яваач гэж асуугаагүй. Түрүү яг асуултын За би чамд яваач гэж сонслоо шүү дээ. Үргэлжлүүлээ асуусан байхгүй. Ягаад лавшруулж асуусан гэхээр яг тэр эх орно гэдэг тэр хүмүүжлийн цаана хүмүүжлэр бий болсон танд бий болсон зүйл чи юу юм бэ? Тэрийг залууч. Тэр социализм. Социалист нэг юм. Үгүй таны хувь хүнд тэгээд би буцаагаад дотор нь бий одоо өрөө төлж байгаа байхгүй юу? Тэр өрөө би төлж байгаа байхгүй юу? Яг бол миний нөгөө нэг тэр Герман руу сургасан сургад сураад Монголд буцаж ирээд улс орноо хөгжүүлээрэй гэсэн тэр улс тэр тийм үү нийгмийн чинь 90 онд нураачлаа шүү дээ. Тэгээ би ч одоо тийм үү нөгөө захиалагчгүй болчлаа шүү дээ. Тий. Тэгэхээр захиалгаа өөрөө өөртөө өгсөн байхгүй. За окей. Тий миний тэр явуулсан төр маань байхгүй болчлоо. Тэгэхдээ ард түмэн хэвээрээ юм чи. Тийм үү одоо арчлын үеийн ард түмэн социализмын үеийн ард түмнээс өөр гэж байхгүй шүү дээ. Байдгаараа байгаад хүүхдүүд нь цэцэрлэгтэй бол байж л байгаа юм чи. Талхаа идэл. За тэгвэл нийгэмд нь ард түмэнд нь өгч. Яагаад гэвэл ерөөсөө грек энтхэг хятад персийн том философчд бол хизээч тийм үү төр улсын даалгавраар ард түмдэд тусалж байгаагүй. Зүгээр ард түмэндээ туслана гэж л тусалж ийсэн. Одоо хятадын күнз чинь бол хятад орноор явцсан гэж байгаа шүү дээ. Ард түмэндээ хичээл заагаал. Тий. За перс бид нар мэднэ гайхамшигтай персийн философчд. Тэгэхээр чи тэр грекийн философчд тэр чи төрийн хүмүүс байгаа зарим бүр хаантай хүртэл зөрчилдөж байгаа шүү дээ. Тий грек философи биднес Сократес тийм үү. Тэг гих мэтлэнгийн ийм учраас ерөөсөө философийн онцлог бол ард түмэндөө л үйлчлэл явж идэг ийм л одоо хаач байдгүй ийм сонин мэрэгжил 3000 жилийн түүхтэй. Тий чи шинжилгээний ажилтнууд бол шинжилгээний ажлыг хийгээд цалингаа авж байгаа. Улс төрийн хүмүүс улс төрөө хийгээд цалингаа авах байх. Хууль чуулчаа хийгээд цалингаа авна. Ийм жимчээ хийгээд цалингаа авна. Философч хүний цалин юу? Хүмүүст л мэдлэгээ тарах. Тэндээс фидбэк ирэх. Ямар нэгэн хэмжээр миний намыг уншиж байна. Ямар нэгэн хэмжээр миний лекцийг сонсож байна. Ямар нэгэн хэмжээр хүмүүс баярлж байна. Танаас болж боловсралтай боллоо. Танаас болж амьдралдаа учраа оллоо. Чигээ оллоо гэж байна. Винч тэр 3000 жилийн өмнөөс эхлээд л улс орон ард түмнүүд болж ирсэн юм чинь. Монголчууд бид нар Монгол улс л өнөөдөр анх удаага жинхэнэ философч хүнтэй таарчаад шоконд ороод уур нүрээд дургуцаад уурлаад ингээд байгаад байгаа байхгүй. Бусад орн бусад ард түмнүүдэд бол энгийн юм байхгүй юу? Философч хүн шүмжлээд соён гэгэрүүлээд ухааруулад явж идэг гэж хааж байдаг юм байхгүй юу? Тий. Сая эх оронч үзэлгээд амар гоё сэдв хөндөглөө. Тэгэд энэ дээр нэгэнт одоо шийдэл нь социализм руу бид нар буцаж чадахгүйгаас шийдэл байж чадахгүй байх. Тэгэхээр таны хэлж байгаа гол санаа нь төр тэгвэл өнөөдрийн төр хүнээ бодсон бодлого хэрэгжүүлээд хүнээ нэгдүгээр тавиад эхлэх юм бол аяанда энэ хүмүүс чинь эх орноо гэсэн эргээд төрөө гэсэн ядаж л дээгүүрээ хулгай хийж байгаа юм чи би адилхан хулгай хий гэдэг сэтгэлгээ нь хөмөгдөөд ирнэ л гэсэн агуулгыг тайлж штэ зөв. Төсөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Шийдэл нь бол тий. Бид нар бол яг шийдэл нь ингээл хүмүүс боловсрал ярьдаг 10 жилээс нь ингэх хэвээр хөрөнч үзлийг суулгах хэвээр хичээлээр гэдэг. Үгүй юм шүү дээ. Бид нар үгүй. Наад чинь хэрэгтэй. За нэг хэсэг болоогүй. Наас чинь очрын дараалалт. Ардуур ахгүй юу? Очрын ихэнд биш дээ. Мөнгөн амьдралаас салах хэрэгтэй. Тий. Мөнгөн амьдралаас. Капиталист нэг. Тий. Одоо 10 жилийн хүүхэд мөнгө одоод эхлэх биш. 9 сарын 1-ээс эхлэв. Толгойд мөнгө орчих шүү дээ. 10 жил нөгөө ээж аав нь мөнгө яриад хэлсэн. Манай зарим дүүнер бол тэгдэг л болсон. Тэг мөнгө амьдрал руу орчих шүү дээ. Бүх амьдрал маань бар сураад яхаа бизнес хийлгээд. Тийм мөнгө амьдрал руу орцсон. Тэгэхээр яаж энэ мөнгөн амьдралаас салах вэ? Мөнгө одоо үнэт зүйл болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр эндээс бид нар яаж салах юм? Энээсээ салаагүй цагт бид нар боловсрал ярих ямарч боломжгүй. 10 жилийн сургууль ярих ямарч боломжгүй. Ихтэй сургууль ярих ямарч боломжгүй. Эмнэлэг ярих ямарч боломжгүй. Лам ярих ямарч боломжгүй. Улс төр ярих ямарч боломжгүй. Яг бол бидний бүх амьдрал маань дээрээсээ доор хүртэл мөнгө харьцаанд орчихсон. За ийм оронд энэ дэлхий дээр ганц хаач байхгүй. Нөгөө сэрэг гэдэг чинь. Яг бол бид нар нөгөө ёс суртахуун байхгүй. Тэр сэрэг тэр толгоогоо тийм барьж идэг, ухааруулж идэг, хазаарын татж идэг. Тийм. Тэр ёс суртахуун тэр хүмүүжил бидэнд байхгүй шүү дээ. Яриад эхлээ мөнгө яриад эхэлж шүү дээ. Цалин асууж байна. Ямар үнэтэй юм? Хэцээч мөнгө ярьдаг байхгүй юу? Ямар ч ард түмэн улс орнд тэгэж мөнгө ярьдаг байхгүй. Одоо сая манай нэг 10 жилийнх ингээл суугаад тэгэл нэг ширээ тор цуужгаад хоолунд идэл ингээл байж байгаа л шууд ус төрчл эхэлж байгаа байхгүй. Намам яриад. Тэг би хэлсэн байхгүй. Ер нь ширээний ард хоол идээд ингээд сууж байхад ширээний соёлд бол тийм үү 3 сэдв ярьдаг юм аа. Нэгд улс төр,
2 шашин, 3 мөнгө, орлого, одоо цалин энэ гурыг ярьдгүй байхгүй юу? Ширээний ард сууж байгаа. Манайх чинь зөвхөн энэ гурыг л ярьж шүү дээ. Ямар намуу улсаараа наман улс болцсон. Ийм наман улс хаач байдгүй шүү дээ. Нам чинь зөвхөн тодорхой нэг хүмүүсийн бүлэглэлүүд тэр намаа хаа ажил хийгээл явж идэг учраас улс орноо авчих бодлого барилал явж байгаа болохоос биш зүгээр айл амтнаараа гэр бүлээрээ ах トゥ амаатан саднараа намын хүмүүс олцсон явж идэг байхгүй. Ийм орон дэлхийд байхгүй. Тэгэхээр хүмүүсээ одоо мөнгөтэй болгох асуудал дараагийн сэдв хөндөгдөж шин. Тэгэхээр бид мөнгөн харьцаанаас салгах. Тий. Тэнгүүд Монгол улсын хувьд бол ингээс сүүлийн арчлалаас хойш 35 жил нэг юм аль замаар хөгжөөд байгаа нь тодорхой гэн. Таны байр суурийг сонсоё гэж бодоо. Ерөөсөө арт түмнийг дийлэнх олонхыг одоо мөнгөний энэ асуудлаас салгахын тулд цөөнх баячууд нь түүчэлж яваад ингээд энэ үлдэгдэл хүмүүсээ чирээд явах энэ бодлого руугаа нөгөө хүчтэй явах хэрэгтэй юм уу? За тэрийгэ барууны капиталист гэл нэг хэсэг нь ярьж чинь те хөрөнгө оруулагч татаал ингээд цөөнхөө улам баяжуулаад тэгээ нөгөөд нь чирээд явъя. За нэг хэсэг нь бол одоо төр илүү дийлэх орж эхэлж байна. Төр одоо баялаг хуваарлал нь бараг л жигт энэ бачуудаас авсан юм жиг тараах юм шиг юм яриад. Тэр энэ олон дунд чинь хүмүүс хуваагдчихээн. Зарим попper чинь оноо авах нь ондж байна. Таны хувьд тэгвэл бид нар аль руугаар нь явж ийн хүмүүсийг мөнгөтэй болох юм монголчуудаа. Мөнгөний асуудлаас салах юм. Тийм. Ер нь бид нар бол харлаа шүү дээ. Сүүлийн 30 жил тийм үү том одоо баячууд төрснийг бид нар мэдж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь тэр том баячуудын одоо ихэнх нь бол Америкт амьдарч байгаа. Австралид ч юм уу, Канадад ч юм уу одоо хаана байгаа. Тэр нь бол Монгол улс байхгүй байгаа шүү дээ. Гэр бүлтэйгээ бүгдээрээ ер нь явж байгаа шүү дээ баяжаал. Юу улс орноо хөгжүүлэх. Баяжлаа гэр орон авгаа хөлтө бодоол алгуулж гэж байгаа шүү дээ. Тэгээд тэдэрдээ янз бүрийн акц хувьцаа нэр дээр нь болгоол ингээл ерөөдөө зүгээр тэр айлын л асуудал болчиход байгаа байхгүй юу? Баяжна гэдэг чинь. Нийгмийн асуудал биш болчиход байгаа байхгүй юу? Тэр капитализм ч бол жинхэнэ капитализм бол нийгмийн асуудал байсан байхгүй юу? Тий. Хүртээлтэй хөрөнгөтөн гэдэг чинь хөрөнгө бий болгож байна шүү дээ. Бид нар чинь хөрөнгө бий болгохгүй зүгээр данслаг бий болгоод байна шүү дээ. Тэг ямар ч эдийн засаг ярих боломжгүй шүү дээ. Зөвхөн санхүүл ярьж шүү дээ. Энэ хоёр шиг шал хоёр өөр юм шүү дээ. Эдийн засгийн санхүүтэй андуураад шүү. Банк нь их мөнгөтэй болохоор Монголын эдийн засаг сайн байна. Тэрнээ ямар ч хамаагүй шүү дээ. Мөнгө угаагаад их мөнгөтэй болсон байл яах юм. Бидний нийгэм цалин мөнгөтэй ямар ч хамаагүйгээр тэр хадгаламж биш үү яах юм. Одоо цэвэр хадгаламж биш үү яах юм. Цэвэр хадгаламжийн цалингаа хүмүүс нь цалингаас хийсээр байгаад өссөн банкны юу биш шүү дээ. Орлого биш шүү дээ. Тэгэд ийм амьдралын ийм ярихад бид нар баячуудын талаар бол бид нар бол ойлголттой болсон. Манай баячууд Монголын яриад байгаа баячууд бол тэр жинхэнэ капиталист баячууд бол биш. Зүгээр феодлууд. Тий, энэ бол зүгээр феодлууд байхгүй юу. Тэгэл баярхдаг. Тий. Өрөөх дээрээ нийлэн баярладаг. Тэдний нөгшүүл сэтгүүл мэтгүүл гарган дээдс мэдсэж байгаа шиг тий. За төр тэргүй хүчтэй байхаас өөр арга байхгүй. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. 2008 онд Америкт асар том хямрал болсон, санхүүгийн хямрал болсон. Тэгэхэд Обама хэдэн миллиард тийм үү тэрбум доллар гаргаж хагаад компаниудаа аварлаа. Яг бол Европын компаниуд очиод худалдаж авчих гэсэн байхгүй. Дампуурсан компаниудын. Тэгээд төр нь босч ирээд хамгаалтанд авч ирсэн байхгүй. Тэгэхээр бид тэргүүгээр юу ч явахгүй. Тэр бол одоо мэдэх хэрэгтэй. Зүгээр л төр өөрөөрийнх нь төлөө ажиллаад эхэлж болохгүй. Манай ч бол төр өөрөөрийнх нь төлөө ажиллаад байна шүү дээ. Нам боллоо өөрөө намынхаа төлөө. Албан тушаалчдаа албан тушаалынхаа төлөө. Тэр бүгд чинь улс орныг хөгжүүлэх хэрэгсэл гэж ойлгох. Зорилго бол арт түмэн гэж ойлгохгүй шүү дээ. Төр бол хэрэгсэл. Зорилго бол арт түмэн сайн сайхан амьдрах. Эцсийн зорилго бол. Тэр байхгүй. Тэргээ бид нар чи хинцээч ямар ч төвсөнд ойлгож ухаарахгүй шин. Тэр чинь аргагүй байхгүй. Яг бол би хэлээд нь шүү дээ. Энэ орон анхудаага философч хүнтэй таарч байгаа гэж хэлээд нь шүү дээ. Одоо би Англи, Америк, одоо Герман, Франц одоо юу ядгийг том одоо философийн том онлын улс төрийн онол төрийн онлуудыг би энд яриад одоо юугаа хийх вэ? Тий. Асар их юм байна шүү дээ ярих юм бол. Тий. Тэгэд энэ төрийн чиний асуултанд бол хариулахад бол ерөөдөө тэгэл яаж ийг л төрөл одоо авч явахаас өөр арга байхгүй. Гэхдээ төр өөрийнхөө төлөө ажилдаг хүмүүс сонгох юм шүү. Тий, төр өөртөө зурлаад өөрийнхөө төлөө ажиллаад байгаа ч л манай аюул болчиход байна. Тий. Баячууд маань гоё капиталистууд юм байна гэсэн чинь аж үлдэр одоо яадаг юм. Тэг ингээл ингэх юм байх гэсэн чинь феодлууд болцсон байж шүү дээ. Тий. Одоо носон цамцтай сууж явах хэрэгтэй байхгүй юу?
Тэг компани боссууд. Бид нар мэдэн штэ. Тэ барууны орны компани босс томчууд зүгээр наасаа сууж идэг штэ. Ингээл байж идэг штэ. Бодолтой нэг бол. Тэг бодолтой энэ төр сууж идэг штэ. Тэ. Тэг машин зашин байхгүй гэдэг штэ. Тий. Эд хөрөнгө ерөөсө гэр орон ерөөсө ярьдаггүй шүү дээ. Тий. Баян гэдэг нь хараад мэддэггүй шүү дээ. Тэгвэл ямар ч маань ч бол баяны шууд хараад мэдчихэж байгаа шүү. Старолокс тагаа. Тий. Одоо манай одоо наадмаар бид нар нөгөө феодлуудын баяр болно шүү дээ. Тий. Том феодлууд гарч ирж шүү дээ. Стадионны одоо нөгөө эндэр дээр болов тийм үү? Том феодлууд гарч ирж шинэ хуучин феодлууд. Тэгэхээр заам төр хүчтэй байх хэрэгтэй гэдэг дээр та тэгвэл байр суурь илэрхийлж байгаа юм. Тэгэхээр төрийг өөрийнхөө төлөө ажилтгүй байхын тулд зөв хүнээ сонгочоо гэдэггүй сонгуулаар сайхан амьтад гинэ. Зөв хүмүүс нэр дэвшихгүй байна тий. Зөв хүмүүс нэр дэвшихгүй байна. Тэгээд дүүл яах хэвээр. Намаа шинжлэх хэвээр юм. Одоо дараагийн шинжилгээ рүү нөрөө. Дараагийн шинжил бол ерөөсөө улс төрийн нам гэсэн гэн ойлголтыг бид нар шинжлэх хэвээр. Юг ер нь нам гэж хэлээд байгаа. Тий. Яг бол бид нар чинь ингэж шүү дээ. Одоо сайн ингээд сонгуул ингээд байцгаа ер нь ингээд ажиглахдаа бол ерөөхдөө ямар хүмүүс сонгуул өгж байгааг бид нар бол ерөөхдөө мэдж байгаа. Тийм үү хэдэн насны хүмүүс ямар мэрэгжлийн хүмүүс. Тэгэл ихэнхдээ л ерөнхийдөө тэгэл ажил амьдралаа алдчих магадгүй. Одоо энэ юугаараа тийм үү яваасаа энд өөрчлөлт орвол би баларч магадгүй гэсэн хүмүүс л сонгуул өгöd нь шүү дээ. Яг үнэ. Тэ одоо малчид бол нөгөө зээл нь усчих магадгүй гэдэл. Төрийн албатуу тийм үү нэг төрийн албанд орчихсон. Тийм үү агентлагт ажилд орцсон. Тийм үү тийм хүмүүс чинь тэрийг хатгалж үлдэх гээд тэгэл тэгж сонгуул хийж байгаа шүү дээ. Хөөх энэ хүнд хүч юм ста хэрэгтэй юм ба. Гэхдээ агшаага бодсон чи болохгүй шүү дээ. Тэгэл нөгөө ялдаг намаргууд явж шүү дээ. Тий. Тэгээд энэ л одоо бид нар нэг улс төрчөж улс төрийн намын сэдвээр орох юу. Ер нь бол бид нар улс төрийн нам гэдгийг өөрчлөх ёстой. 3 сая хүнтэй энэний тал нь 16-аас доош насны гэдэг байгаа шүү дээ. За тэгээ бүх гэрүүлүүдийн тал нь эмэгтэй хүн өрх тэргүүлж байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь тийм үстэй гамшиг байхгүй юу? Тийм. Хүүхдүүд ерөнхийдөө за тэгээд одоо нөгөө мөнгө тэгээд сургууль мөнгө авахгүй орж чадахгүй. Цэцэрлэгийн хүүхдөрл мөнгөгүй болоод ээж рүү муухай харж штэ. Ялаагаад та мөнгөгүй юм уу? Цэцэрлэгт орж чадсангүй штэ. Алаа юм. Тэр бидний ийм нэг хөөрхөн амьдралаасаа бид нар яац салах вэ? Бид нар чи хөөрхөн амьдралаар амьдарч штэ. Дотоод руугаа битүү улс төрч, битүү профессор, битүү докторууд дотогшоогоо болохоор гадагшаага болохоор битүү нүүдэлчин битүү соёл уламжлал битүү одоо бүгчүүд битүү одоо юу гэдгийг морин хуур одоо юу гэдгийг тий хүүгээд нэг чулуу байгаа шүү дээ. Тэрэн дүртэл одоо битүү морин хуур байгаа шүү дээ. Юу рок поп этно групп яваад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи бид нар чинь энэ нэг сонин нэг хөөрхөн улс болчихлоо шүү дээ. Энэ хөөрхөн Монгол улсыг одоо яаж учраа олох вэ? Мэдээж та нарт бол та нарын үеийнхэн бол шал өөр үеийнхэн явдвал ямар ч үед гадагшаа яваад ажил олчих вэ? Тийм хүмүүс ахгүй юу? Тэд рүү ажил олдно гадагшаа яваад. Тий нэг 30-аад насны диплом хармалчихсан охид хүүхдүүд бол хаач ажил олдно. Асуудалгүй. Зүгээр Монгол улс одоо яах вэ гэдэг л. Энэ хөөрхөн Монгол улс. Хөөрхөн биш шүү дээ. Төгжрээд л тийм үү. Тэгээд нэг ерөнхийлөгч байсан нэг нөхөр хэдэн жилийн өмнө бараг 20 жилийн өмнө ингээ олон машин годомжаар тохиолдсон. Улс маань сайхан хөгжиж шүү. Тэгээд хөгжнөөгөл бахан машин оруулаад ирсэн чинь төгжилд орчлоо шүү дээ. Ингэж л болохгүй. Тэгээд үндэсний одоо үйлдвэрлэл гээл тэгээд байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэдгээ бас их сайн бодох хэрэгтэй. Яг юу бидэрт үндэсний үйлдвэрлэл байх вэ? Яг юу? Одоо тухайн үед Тайван чи шууд компьютер үйлдвэрлээд эхлэегүй шүү дээ. Тайван чи эхлээд мөнгөтэй болохоо бодсон байхгүй. Улс нь мөнгөтэй, хүн нь биш. Улс нь нийгэм тий. Бид нар улс мөнгөтэй болох, нийгэм мөнгөтэй болох тухай ярих хэрэгтэй байхгүй. Хүн биш шүү. Тэгсэн тэд нар чи мөнгөд тарьдаг байсан юм байна. Тайванууд чинь. Үу 60-аад он. Тэгээ нөгөө мөнгөө зарж мөнгө олдог байсан. Тэр нөгөө халуун чихтэй орон чинь мөнгө чинь зүгээр харцал ургад юм байл да. Тэгээ аюу хөнгөтэй болцсон юм байна. Тэгээ мөнгөтэй болонгод за энэ их мөнгөө одоо яаж цааш нь юунд хөрөнгө оруулалт хийх вэ? Цааш нь яаж энэ мөнгөө одоо ашигтайгаар улс орны хөгжил нийгэмд ашигтайгаар энэ мөнгөө зарцуулах вэ? Юунд хөрөнгө оруулах вэ гэсэн чинь тухайн үед компьютер энд гарч ирж ирсэн үе. Одоо нэг лэптоп, ноутбук энэ төр. Тэнгуут л ноутбук руу юу оруулсан гэж байгаа бүх мөнгө. Электроник руу. Тэгэл Тайван чинь
нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа электроникийн орн болчихж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр чинь ноутбук, лаптопууд чинь үйлдвэрлэж шүү дээ бүгдийг. Японууд аваад чипэр бол тэргүй. Одоо тий бөө юм болж байгаа шүү дээ. Японууд ч юм бол Toshiba гэдэг бид нар ноутбук авч байгаа шүү дээ. Японууд ч тэр Toshiba гэдгийг зүгээр нааж байгаа байхгүй. Манай нөгөө Monel чинь хөрөгчн дээр наагаа зарчдаг шүү дээ Monel гэдэг. Хөрөгчлөлтөхгүй байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан ноутбук үйлдвэрлэхгүй байгаа шүү дээ Японууд чинь. Toshiba наагаал тэгэл зарчж байгаа шүү дээ. Ямар ч компани нэргүүгээр ноутбук үйлдвэрлэж ямар ч орон зардаг гэж байгаа байхгүй. Гайхамшигтай байгаа биз. Тэгэхээр одоо чи яг тэр л болоод байгаа. За уулуур хагас мөнгө орч ирээд тэр одоо яах юм? Тий. За бид нар чи өөрсдөө нэг үлсгэлэн зээлтэй өртөө учраас хүмүүстэй өгөхгүй болохгүй. Бид нар нэг та нар дансан 100 хэдэн мянга орж ирсэн үү? Ногдлоо шиг үү. Гэхдээ тэрнийхээ оронтой бүгдээр бүх хүнд нэг сая төгрөг өгчихэд яат юм бэ те? Байхгүй шүү дээ. Тий. Сая төгрөг өгөх хэрэгтэй байхгүй юу? Төгөхгүй шүү дээ. Тэр л яваад байгаа байхгүй юу? Тэр сонгуульд зарцуулсан байх л та. Бид нарт өгөх мөнгө. Хизээ үед сая төгрөг өгнө гэдэг нэг цэнгэр хууц моц хүмүүст өгсөн те. Одоо хүртэл ингээд айлд энэ тэр хөгчүүдийн гэр мөрт ороход чинь ингээд шкам дотроо тэр сая төгрөгийнхаа цаас ингээд тавьсан байд шүү дээ. Тий. Тэгэхээр мөнгө тарах биш ажлын байр бий болох хэрэгтэй юм шүү. Юунд хөрөнгө оруулах вэ? Тэр мишн нь тодорхой. Ажлын байр болохдоо ямар ажлын байр одоо чухал байна уу? Тий. Ямар ажлын байр одоо чухал байна уу? Нэгдүгээр, хоёрдугаар өө тэгээ маш их юм ярих хэрэгтэй. Одоо жишээлбэл танд бол шийдэл нь байгаад ах шиг байгаа тийм. Өө тэгэл хүн ёсноос л эхэлнэ шүү дээ. Тий хүн ёсноос эхэлнэ. Сэтгэл зүгээс эхэлнэ. Үнэт зүйлээс эхэлнэ. Тий тэгжээж л явна шүү дээ ард юм гэдэг чинь. Тэгээд тэрүүгээрээ өөртөө ихтэй бахархалтай явж байгаа байхгүй юу? Яагаад гадаад оронд руу яваад байгаа? Яг бол тэнд нэг тим хайж тийшээ явж байгаа байхгүй юу? Тэнд очиход чинь аль ч улсад яваад очиход ямар ч асуудалгүй болчихдог шүү дээ. Тэр нийгэмд ороод ямар ч асуудалгүй хоол идэл дэлгүүр яваал аваад байрны мөнгөө төлөөл маш их цэвэрхэн солитой иргэн болчихдог шүү дээ гадаад. Стрессгүй болчихдог. Ямар ч стресс юм байхгүй. Бараг өөдсөн шүү дээ. Тий автобусны цагтаа ирээл. Тий бараг л сүүл рүүгээ Монголч өөч эхэлж байгаа шүү дээ. Йоо эн чи ямар утгатай юм бэ? Тэг. Ямар ч асуудалгүй шүү дээ энэ чинь. Тий Монгол руу ороод ирэхэд чинь бүх асуудал руу орж ирээд мохо кайфтай байна шүү дээ. Батонг асуултсан. Тий харин сая тэр одоо мөнгөтэй боллоо гэж бодоход тэгээд юун зарцуулах гэдэг тэр үндэсний ижилсэл үнэт зүйл одоо бид нар тэгээд өөртөө ихтэй болохын тулд заавал Монгол улсын би Монгол хүн гэдэг бахархал итгэл үнэмшил байх хэрэгтэй юу хэрэггүй юм уу? Заавал байх хэрэгтэй тийм. Тэгвэл тэрийг одоо дата байхгүй одоо дуу хөгжмөр тийм үү? Одоо тэг бахархал нь өөрөө байна шүү дээ. Бидний хийж бүтээсэн тийм үү? Тэр маань бидний бахархал байхгүй. Ерөөлөд аз жаргал гэдэг чинь юу гэвэл хүний зориг биелэхээр хүн жаргалтай болдог гэж байгаа байхгүй юу? Тэс одоо тийш хараад гэвтээд ах чинь одоо жаргал биш шүү дээ. Тэгж жугаал. Тэгэхээр айгүй чухал гэж бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүний сэтгэл зүй гэдэг чинь юугаар тэжээгдэж юу хүнийг хөдлөж ийн хөдлөх хүч нь вэ? Цалин багч гэсэн би ажлыг гэж байгаа. Тэр юуны толд одоо дэлхийн улс орнуудад иргэдэн тийм баг шүү дээ. Япон ч дайны дараа яалаа. Маш их баг цалин гарч гэсэн гээд ажиллаж байгаа шүү дээ. Ажил. Яг бол тэр ажил хийж яваа. Тэр хүмүүсийн дунд яваа. Нийгэмд орж яваа. Тэр нь үнэт зүйл байгаа байхгүй юу? Баг цалинтай ч гэсэн би ажиллаж шүү дээ. Айлж оронд. Хамаагүй. За тэр одоо Япон солонгос ярих юм бол тэргүй 40-50 онд тэгэл идж байгаа юм байхгүй бараг модныхаа навч зулгаагаал иддэг гэсэн гэдэг шүү дээ. Тий. Хятадаас бас баларж исэн. Идэх юм болтохгүй. Америкт ч гэсэн яг нөө 1900 онд ч бас нөө FDR Делано Рузвельт ч арай гэж бараг усаа орсон гэж бүгд ажилгүй болцсон. Бүгд ажилгүй болцсон. Тэгэл ерөөсөө бүгдээрээ ингээд нэг урдаа нэг цаас барьцсан. Ямар ч ажил хийн. Өгсөн болгоныг чинь идэн тийм болж байгаа шүү дээ. Бид нар ч юм бол тэгэл өгсөн болгоныг идэхгүй байх шүү дээ. Гэтэ яг хоо энэ дээр голсоор угаалаа харж байгаа шүү дээ. Энэ дээр нэг та бас өмнө нь бас хэлжсэн. Тэрний үхээр Монгол хүн жоон сэтгэлийн хатгүй гэдэг. Одоо эн чинь бас эрдмээрээ батах юм бол яг гэртний үндсэн гол дөрөв эрдмийн бас нэг нь байгаа даа шүү дээ. Хатуучлалтай. Тий, хатуучлал байхгүй л дээ. Хитүү зүйлийг давах тий гэдэг жоохон олчгор. Яг нь ер нь бол ийм талын арт түмнүүд бол жоохон олчгор байдаг гэж байгаа. Яагаад бол уг нь бол энэ зориг жоохон муу байдаг. Хатуу ширүүн ураасал амьдарч байгаа юм чинь хатуучлалтай болохгүй юу? Тэр бол тэр чинь сэтгэл зүй байхгүй юу? Яг бол тэр чинь хатуужил гэдэг чинь тэр хүний ёс суртахуун байхгүй юу? Хүмүүжил байхгүй юу? Тэгээд амьдралд үтсэн асар их хүнд
аимшигтай нөхцлүүд чинь хүнийг хатуучлалтай болгож байгаа. Манай чинь нэг аимшигтай нэг нөхцөл маадах байхгүй. Яг нэг өвлөг тэгээ яаж чигээр нэг дарчихна. Тийм үү? Давчихна. За тэгэл янз бүрийн юм болоход тэд нар уулуур цухтаачна. Гэдэг гяс алгуулна шүү дээ. Сүл гадаг шиг авчихна. Морё гуйдаал алгуулна шүү дээ. Яг дээр үед бол тэгэл гуйдаал алгуулна шүү дээ. За өнөөдөр жав гадаг шиг шууд гар утсаа аваад онгоцныхаа билетийг захиалаад эхэлнэ. Тэгээд маргааш өглөө нисэж байгаа шүү дээ. Зүгээр яг юм түүхийн философи гэж нэг ном байдیں۔ Тэгээд тэр номон дээр хүн төрөлхтний одоо Африкийн тийм үү ямар ард уу, Латин Америк ямар ард уу, Европод ямар уу тийм үү гэл ингээл янз бүр байдаг. Тэгээд тэрэн дотор юу нөгөө одоо нэг малчин нүүдэлчин их газрын ийм одоо тэрэн дээр татаарууд гэж ütсэн байдیں۔ Тийм. Тэгээд тэрний зам чи одоо бидний нөгөө төсөөлөл явж байгаа шүү дээ Монгол гэдэг. Тэгэхээр эдгээр бол хамгийн холчгорууд бол татаарууд гэсэн байдیں۔ Яг бол ийм их газар ийм талдаа амьдардаг хүмүүс бол нөгөө нэг аимшигтай юм ерөөс үзээгүй. Жангл аахгүй шүү дээ. Тийм. Аимшигтай юм. Ширэнгөө ойдож бол янз бүрийн амтан гарч ирэл. Алдар бас далайн хэрэг. Тийм. Ер нь бол далайчд бол хамгийн хатуучилтай гэдэг. Яг бол хүлгүү далай руу тийм усан онгоцон дээр гараад хэдэн сараар яач ч мэднэ. Тийш бол ер нь Монгол хүн бол ер нь далайч юм болохгүй бах. Яг бол амар ахгүй юу. За тэгээд далайн шуурга. Далайн шуургач одоо тэгээд усан онгоцон чи хөмрүүлнэ шүү дээ. Тэгээд тэр хатуужил. Тэгээд олон сараар явсаар байгаад тэгээд бүр солио ороод бууж болохгүй. Уяа ус олигтой байхгүй. Тэгээд далайн ус уул үгүй шүү дээ. Шууд очинсан. Цэвэр усаа хувааж уун. Бага итимаа хувааж идэнэ. Ганцаараа идэхгүй. Ганцаараа ус нууж цаашаа харж хагаад нуугаад идчих болохгүй. Тэг хүнчлөөрөө толгоо нөмөрч жагаад борцог идчих болохгүй. Боломжгүй шүү дээ. Тэгэхээр тийм хатуужлал бол бас хэцүү гэж байгаа. Тэг ер нь бол тийм хатуужлал бол аим шиг үтсэн. Далайн шуургыг үтсэн ард юм. Японууд яагаад хатуужлалтай гөргөрөв? Яг бол тэр далайн шуургыг үтсэн байхгүй. Газар хөдлөлт. Тэр амар газар хөдлөлтөд үлдсэн шүү дээ. Цунами. Тэг Улаанбаатар дээр газар хөдлөлтөд бид нар өстой бараг гэр орныхын хаяад ганцаар гүгээд гарна шүү дээ. Тийм мэдэхгүй шүү дээ. Нэг ийм шинжлэх ухааны юм байт юм лээ. Тэр нь хүмүүс ч нөгөө зовлон үзэхээрээ травмад ордог, тэрнээсээ бараг амьдрал нь сүрдэг гэж үздэг бол эсвэргээрээ post traumatic growth гэж байгаа. Тэгмээд хүн траума ч юм уу хэцүү одоо амьдралын туршлага мэдлчгээрээ эсвэргээрээ бүр хөгждөг. Тэрийгээ бүр давдаг, илүү хүчтэй болдог гэж ярьсан мэлээ. Тэгэхээр магадгүй нөгөө монголчууд зовлон үзээгүй гэдэг нэмтэй холбоотой байж магадгүй. Тэгээд яг зовлон гэхээс илүү захад аим шиг үзээгүй. Аим шиг. Тэг аим шиг үзэж тийм үү? Тийм үү? Өнгөлцгөө хахад айж үзээгүй. Тийм. Сайн л бол нэг харанхууд тийм үү юм хөдөлгөө гэж л айж байгаа шүү дээ. Тийм. Сайн л бол нэг харанхугаас л айж байгаа шүү дээ. Тэгэхээр юу ч юм бол ерөнхийдөө энэ бол одоо бидний одоо юу гэдгийг муу тал одоо сул тал гэж тийм. Ерөнхийдөө бид хүн төрлөختнийг бид нар бас бодож ярих хэрэгтэй байна. Бид нар чинь хүн төрлөختний нэг хэсэг шүү дээ. Тийм. Гэхдээ яг нөгөө талдаа тэгэл яг сайхан л байна. Тэг газар хөдлөхгүй гоё байна. Тэг далайн шуурга болохгүй гоё байна. Яг нь жоохон шороо шуурга болж байна. Тэг болчихжээ шороо шуурганд. Гэтэ одоо бас таны хэлж байгааг сонсоод байгаад үнэн л байна л да. Тэгэхээр одоо еврей үндэснийг бодох юм бол тэр Holocaust тэр амар юм үзсэн байна. Тэнгүүд одоо Латин Америкийн улсууд гэх юм бол нөө Европод хурж ирэл одоо бүр хөөс тэмдэрсэн байна. Европод ч гэсэн нэг хар Монголын явчихсан bubonic plague гэдэг одоо тахлаар бараг тал нь өгсөн байна гэдэг ч юм. Тэрнгээл байгаа олон л дэлхийн түүхээр битүү байна л да. Яг нарийн сэдвүүд рүү оруул их нарийн юмруу орно зүгээр тех шаардлагуудаа байна уу гэвэл гэдэг байгаа юм л да. Тийм байхгүй байхгүй зүгээр. Тийм зүгээр яг ер нь Монгол орн нэг бол би бол ерөнхийд нь бол бүгдийг ингээд ойлгож мэдж байгаа. Тэгвэл буулгач дэлхийг шигсэн би ойлгож мэдж байгаа. Унших хэвээр нэг тодорхой нэг 500-аад ширхэг нэг ном байдаг. Тэгээд тэр нэг уншчихвал амар болчтой. Тийм ингээд за окей гэл. Тэгээд яг Монгол ер нь хаана вэ зөөрөө хаана. Тэгээд би ч өөрөө уг хүн маань бас жоохон шоглох дуртай. Тийм үү цаагаар хөмөрд би их дуртай. Тийм ер нь бол хөмөр байхгүй ямар ч утгагүй. Тийм инээдэм ханиадэм заавал байх хэвээр. Дундуур нь яг хөргө шог юмнууд заавал байх хэвээр. Нэг л их сүрхий хөмхийгээ зууж сууж хаадлаа. Нэг л ингээд амар ярих гадл ингээд иж болох. Тийм учир зүггүй мэдэм хэрэг би бас их дургу. Яг бол мэдээд эхлэхээр мэдэм хэрэг зогсон шүү дээ. Тийм мэдэхгүй хүмүүс л мэдэм хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр янз бүрийн би яг хөө тэгэл яг хөөрхөн улстай ингээл яг хөөрхөн явж байна. Монголчуудын ёс суртахууны доройтлын талаар түрүүн асуух гэж байгаа би өргөтүүлсэн. За одоо чинь зарим зүйлс үнэхээр заавал тэр мөнгөтэй холбогдохгүйгээр
хүн бас хийчих болохоор үйлдэлүүд байна шүү дээ. Одоо сартууны дараа тэгэхээр би одоо сая гэрээсээ энэ студ руу ирэх зүгээр 30 минутын зам дээр жолоо барихтал нүдэн дээр ингээл баг 2 минутын зайтай 3 машин 2 давхар зураас даваал эргээл тэгэл нөгөө урсгалд явж байгаа хүмүүсийг 1-2 минут зогсоочих байгаа байхгүй. Тэгээд учир зүггүй бүгд сигналаад араа л те. Тэгэхээр энэ заавал одоо тэр хүний мөнгөгүй байгаадаа ч биш тэрнтэй очиж холбогдохгүйгээр тэгвэл ийм одоо анхан шатны хүнд гай болохгүй энийг амин хуваа хичээдгүү ийм нэг занг тэгвэл яаж ирнэ сартууны дураатлаас авах вэ? Заавал одоо мөнгөний шийдлээ төр болчих шүү дээ. Тэгвэл тэгэл наад ч одоо тэгэл соёл байхгүй юу? Соёлын асуудал байхгүй тийм. Тэгэхээр бид нар чинь соёл яхад маш хэцүү. Тийм. Ерөөс маш хэцүү. Нүүдэлчин соёл гэж ярьдаг. Нүүдэлчинд ямар соёл байхгүй. Зүгээр яг юу байгаа? Дуршлаг байгаа. Тэр одоо цагаагаарт малтайгаа яаж өнгөрөөж чадах тэр surviving гэж байгаа шүү дээ, тийм үү? Тэр амьд үлдэх. Тэр одоо туршлага бол байгаа. Тэрийг бид нар шууд соёлыг нэрлэж болохгүй. Энэ соёл гэдэг үг өөрөө жоохон осолтой байдаг. Зөвхөн соёл бол тухайн тэр хүн нийгэмд бие зөвж авч явахыг хэлээд байгаа шүү дээ. Хэн нэгэнд саад болохгүйгээр хэн нэгэнд гай болохгүйгээр өөрийгөө нийгэм дотор олонний дунд олон хүмүүсийн дунд аваад явчих. Байгаан байхыг мэддэхгүйгээр аваад явчих. Одоо мэдж байгаа шүү дээ тийм үү? Одоо янз бүрийн Азийн орнуудад метронд ч юм уу автобусанд ороод чагцалдсан хүмүүс хөрөнгөд ороод тэгэл дунд нь ороод ямар ч асуудалгүй зогсчихж байгаа шүү дээ. Тэнд одоо тийм ууралсан, бухимдсан, хүн түлхсэн, хүний царай харсан энэ нэг юм одоо ийм байж байгаагийн ч одоо юу гэдгийг станараа энэ төр яасан амтан байж гэдэг юм юу гэдэг тийм байхгүй байх шүү дээ. Тэр бид нар тэр соёл гэдэг амар чухал байхгүй юу? Одоо ингээл юугаар ингээл явж байгаа байхгүй соёл гэдэг юу юм гэдэг нэг машинаар явж байхад нэг юу гэдэг чинь пай затгцсан байдаг шүү дээ. Соёл гэдэг юу юм бэлээ гэдэг нэг юу гэдэг нэг үг тавьсан байдаг. Тэгэхээр соёл гэдэг бол эцэг нийгмийн соёл шүү дээ. Нийгэмд. Яг бид нар ер нь бид одоо яриад ингээд нэлийн одоо халж байгаа. Ер бол бид нар шүү дээ нийгэм ярих юмш боломжгүй. Ер нь бол Монгол орнд нийгэм байхгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Зүгээр л бөөгнөрсөн хөдөөнөөс орж ирсэн хүмүүсэнд байгаад байгаа шүү дээ. Тий. Зарим нь одоо эрт орж ирсэн. Тэгээ тэднэргээ хотынхан гэж нэрлэдэг. Зарим нь оройд ч орж ирсэн. Тэрийг тэднэргээ өдөөнийхэн гэдэг. Эрт оройны л нэг асуудал байгаа шүү дээ. Энэ чинь Улаанбаатар чинь тийм үү хятад орос хоёр нэг 40-од оноос л босгосон байхгүй юу? 40-од оноос өмнө бол юу ч аагүй. Юу байх юм? Тэгэхээр чинь бид нар чинь яг тэр нийгэм болоогүй байхгүй. Нийгэм чинь одоо бидний яриад байгаа гой сэдвүүдийг ярьдаг байхгүй юу? Нийгэм дотор тэр ёс суртахуун, боловсрол одоо юу байдгийг тийм гой юмнууд дээ шүү дээ үнэт зүйл. Энэ чинь нийгэм ярьдаг. Бид нар нөгөө нийгэм болоогүй учраас ярих ямар ч боломжгүй. Уул заал аль аймаггүй тийм. Авч аль аймаггүй ингээд л ерөөсөө аймгийн асуугаал тэгэл аймгаар нь үнлээл аймгаар нь үн тавиал тэгэл явах гэдэг шүү дээ. Нэг аймаг бол тэгэл баярлчих гайдал. Тэгж жагаад нэг сан болвол одоо тэгэл тэр үнтэй юм тэгээд одоо тэгэл хамаатан садам болно шүү дээ. Тэр ямар нэг тийм л юм яваад байгаа. Зүгээр гадаад явж байхдаа хүртэл аймгийн асуугаад идэх гэж байгаа байхгүй юу? Монголд бол яхаа болох л байх л да. Гадаад бол юугаа энэ аймгийн асууж зүгээр тийм үү нэг их оронтой гэж явж исэн дээ шүү дээ. Тэгэхгүй бүр их орноо хайчихсан аймаг ярьцсан явж идэх гэж байгаа байхгүй юу? Америк чинь аймаг хахад дээ шүү дээ. Тийм. За сая хэдүүлээ ингээд ярьсан 1 цаг 30 минутын яриаг ингээд сонсоод үзэхээр бид нар нөгөө хөөрхөн л таны хэлж байгаа шиг хөөрхөн л хөгжиж байгаа юм байна те. Тэгэхээр яг хүртэх стогол хүртнэ гэдэг шиг байгаа хэмжээндээ л хөгжөөд явж байгаа хүмүүс байна л гэдэг тийм дүгнэлттэй болчих гээд байна л та. Тэгэхээр магадгүй яг хүн төрөлхтний таны яриад байгаа шиг тэр сайхан соёлт нийгэм гэдэг юм уу одоо залуучууд бидний одоо хүсэж байгаа сайхан хөгжилтэй нийгэмд хүрэхэд магадгүй мань мэтийн нас чүрхээргүй юм шиг тийм сэтгэлээр нь төрж эхэлж байна. Тийм учраас магадгүй тэрийг хурдлуулъя гэвэл тэр хөгжлийг арай нааш нь авчрыг гэвэл илүү экстрим юм ярил дайн тулаан болдог ч юм уу дотроо иргэний дайн болдог ч юм уу те. Магадгүй дээр үе тэр Япон өнөөгийн л хамгийн соёлтой гэж ярьдаг, хамгийн чанартай гэж ярьдаг, Герман гэж ярьдаг. Тэд нар ч адилхан одоогийн Монголын төртөө ижилхэн ялзарсан авилгалан ч юм уу юм байсан л баг. Тэгээ тэр болгон өөрөө феодлын дайн болж иж тэр нь өөрөө феодлоосоо салсан. Феодлоосоо салсан. Монгол тэгвэл энэ иргэний дайн болох хэрэгтэй юм. Өөр экстрим юм яриа л да. Тэгжээж тэр цаг хугацаанаас урагшлах боломжтой. Ямар ч боломжгүй л дээ. Яг бид нар ч нөгөө нийгэм болоогүй, нийгмийн үнэт зүйлүүд үсээгүй. Бүгд нөгөө нэг аймаг
сум одоо хөдөө нутгаараа бүгдээрээ ингээд салцгаатсан, тусгаарлцсан. Одоо нэг аймгаас нөгөө аймаг руу орохдоо хүний нутагт явж яа нэтэр гэж ярьж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чин тэр тийм хүмүүс ч одоо югаач ярих вэ? Тий. Тэгэхээр ийм хөдөөний Улаанбаатар гэдэг хамгийн том хөдөөдөө олон хөдөөнийхэн хөдөөрөөд байж байгаа юм чинь бид нар нэг тийм их нарийн ширийн тулалдаа бослого жагсаал бүр дордгол юм байна. Жагсаалч гэхгүй. Тий. Манад бол жагсаал ерөөсө болох боломжгүй. Тий. Ерөнхийдөө. Тэгээд бослогч гарах боломж. Ер нь 90 онд ч гэсэн жагсаал бослого юу ч болоогүй шүү дээ. Хосгол гэдэг нэг хөөрхөн нэрдээ. Тий. Тэр чинь яг л ерөнхийдөө дэлхийд даяар социалист системийг нураах гэсэн тийм капиталист системийн асар том олон жилийн бэлдсэн тийм том нураалт явагдсан. Тэгээд тэрэн дотор тэгээд бид нар чинь тэгэл хамрагдаал явсан. Тэгэл тэгдэм байна. Тэнд тэгжээс штэ. Тэгэхээр манад одоо тэгье гэл тэгэл тэг хөрхөн арчлан энэ төр гэсэн үгнүүд бас амнасаа бас нэг гаргацдаг нэг хитэн залуучууд тэгэл болоо. Тэгэл дуусаа. Тий. Өнөөдөр ч тэр арчлаа ойлгоогүй явж байгаа шүү дээ. Юу ч байсан тэрний ер нь. Тий. Хинж битгэхгүй байгаа шүү дээ. Тэгэл арчлаа урсгал гэдэг байгаа шүү дээ. Талбайд нэг хэдэн хүмүүс гарч ирсэн. Би тэрүүд Улаанбаатарт байсан шүү дээ. Гайхаал байжсэн. Та тэрэнд оролцоогүй юм жагсаал. Үгүй би ч ажилтай, мэрэгчлээ тийм үстэй. Тий. Одоо ч гэсэн тийм байхгүй. Одоо ч гэсэн талбар руу хүн ажилтай мэрэгчлээ хүмүүс очихгүй шүү дээ. Тий. Тэрийг орхиод нэгтгэх үнэт зүйл юм уу? Тийм юм юу байж байхгүй. Тэрийг бүтээх үү хэдүүлээ. Яах вэ? Одоо түүхээсээ харахад юм байхгүй болж таарсан. Тэгэхээр яах вэ? Ямар нэгэн нийгэм гэсэн тэр ойлголт руу л бид нар одоо явах хэрэгтэй. Яг бол манай чинь нийгэм судлал гэсэн мэргэжил байхгүй шүү дээ. Нийгэм судалдаг газар ч байхгүй шүү дээ. Нийгэм судалдаг хүмүүс нь болохоор юу ойртоод ирэхээр сонгуул ойртоод ирэхээр тийм үү? Тэр нам рейтинг хэд байна гэдэг л нэг хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү? 1000 хүнээс санал асуудал авсан чинь тэгсэн байна гэсэн тэр санал асуулгын нөхдүүдээ л байгаа шүү дээ. Тэрнээс яг одоо яг энэ нийгэм, яг энэ хөдөө гэдгээ судлах. Социологч нэг ярьж байна уу? Тий. Манай социологч байхгүй, социологи мэргэжилж байхгүй. Тэр социологч гэдэг хүмүүс чинь ерөнхийдөө рейтингийн л байгууллагууд байхгүй юу? Сонгуульд өгөхөд ирэхээр полинг гэж байгаа тэр. Тий, тийм л байгууллагууд байхгүй, өөр юм байхгүй. Тий. Ерөнхийдөө санхүүжилт сайтай. Тий. Болж игэл одоо барууныхнаас санхүүжилт авч байгаа шүү дээ тэр чинь. Ер нь манай ч яг та NGO гэж нэг муухай байгууллагууд байгаа юм аа. Энэ олон улсын энэ NGO гэсэн байгууллагууд бол төрийн бүс байгууллагууд бол Монгол орныг одоо балалж шүү дээ. Бид нар бүр ингэ тараагаа ийцсан. Иргэний нийгэм гэж байна. Тийм тэр бол готом шиг. Энд чинь ингээл өрийн бас байгууллага залууч таны өөдөөс гадаадын дотоодынх бол өөрөөр гадаадынх байхгүй. Гадаадын төрийн бас Сорос ярьж байна тийм. Тэр чинь дандаа тагнуулын байгууллагууд байхгүй юу? Тий. Тэг янз бүр одоо Германич гэсэн одоо янз бүрийн байгууллагууд байгаа шүү дээ. Улс төрийн JAZ гэдэг. Өө зөндөө. Тий. Тэд бол бүгд надтай бол тэдэргүй харьцахгүй шүү дээ. Яг бол биш нэг оюуны философч хүн учраас тэд чинь шууд холдсон шүү дээ. Яг бол дороо баригдах учраас би дороо мэдчихсэн нөхдүүдийг. Танаар юу гээд балаараад энд байгаад байгаа. Германуудаа бол би чинь тэгээд шүмжлэх шүү дээ. Ер нь гадаадын байгууллагын би маш их шүмжилдэг шүү дээ. Ямар ч утгагүй. Яах гэж энд байгаад байгаа. Тий. Хөөгд гарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ийм одоо юунууд бид нар чинь нийгэм болж чадахгүй ингээд байгаа. Тэгээд тархаа бодрохоо одоо тэр чинь нэг юу байдаг вэ? Divide and conquer гэсэн үг гэдэг хэвгүй англинд. Тэр нь бол хооронд нь задлал бодрох. Тий 40 нам болго. Тэгээ эзэлдэг гэсэн. Тэр чинь хооронд нь зүгээр хэрэлдүү зодтолдуулах. Ямар ч утгагүй байхгүй. Тэг Монгол 40 үзэл санаа байхгүй ч тэг өөр үзэл санаа. Уг нь үзэл санаа гэж мэдхгүй явчих шин тий. Үзэл санаатаа нэг шиг намайг намд чинь өөр үзэл санаатай хүмүүс нэг. Намд ороод өнгөтэй болд юм байна гэсэн л ойлголт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нам бараа тий. Одоо бид нар мэдэн шүү дээ. Их сургуулиуд дээр би чинь бас янз бүрийн их сургуулиуд лекц үзэл явж ирсэн. Зарим оюутнууд чинь оюутны холбоо тийм гээд алга болчихдог байхгүй. Тэг ерөөдөө жоохон сурлага муудаанууд нь тэг алга болчихдог байхгүй. Хичээ сонирхдаг нүуд нь. Тэгээд чинь оюутны холбоо гэж жагаад дэш цаашлт юм байна шүү дээ. Тэгэл нөгөө намын бэлтгэл ангууд байгаа. Тийм хамгийн муу сурлагтнууд нь тийш явчихдаг байхгүй. Ер нь өөрөөсөө мэддэм байлаа. За би ер нь хичээл намаа бол сурахгүй юм байна. Муугаа мэдлээ. Тэгэхээр өөр арга бодноо. Амьдхан аргатай. Ахаа хичээгээл яа. Тэгэл тийш явдаг юм шиг байлээ. Тий. Яг хичээл сонирхсон хичээлдээ сайнууд нь юу гэж тийш явах юм. Явахгүй шүү дээ. Тэг хичээлгээ ярьснаас би танаас нэг юм асууя. Ер нь та бол их ном уншдаг хүн. Өөрөөс олон ном бичсэн. Тэгэхээр ер нь хөгжөөл ёс суртахуун сурахад бол Монголд байхгүй юм чинь
өөр улсуудын олон эрдэнэтэй мэрэгдүүдийн номыг л уншиж энэ ёс суртахууны баримжааг олж авах уу гэхээс биш Монголоос бол олж авахгүй юм байна. Тэгэхээр та бол хэлсэн түрүүн 500 ном ерөнхийдөө бол байдаг. Энэ 500 номыг уншсан байхад баримжаатай болчихдог гэж байна тий. Тэгэхээр яг энэ Монголын бас давуу тал болсон энэ бол бараг сая 600 гаруй мянган залуучуудыг сургууль хүмүүжүүлэх юм уу сургууль нугасаа муу. Тэгэхээр ямар ном унш гэж зөвлөмөр байна. Одоо яг энэ олон ном их хэцүү л байна л да. Та ер нь за нэг энэ 5-аас энэ 10 номыг ядаж уншчаач гэж гуйвал гэх юм. Гэхдээ ерөөдөө тэ миний 3 цагаан ном байгаа. Тэрийг л унших хэрэгтэй. Энэ бол тийм. Тэгээд ер нь би ч нэг Монгол тэр бүх номдууд уншиж байгаа ямар нэг хэмжээгээр Монгол улс Монгол иргэн тийм үү тэр бүгдийг бодоод тэгээ монгол хэл дээр буулгах гэж оролдсон шүү дээ. Тэгээд тэр чинь тийм амар биш. Тэгээ одоо дандаа герман англи хэлнээс өөрөөр герман монгол англи монгол гэсэн төл бичиг би хэрэглэхгүй шүү дээ. Тэгээд тэд чинь болов хөрхий зөвхөн худлаа 8 нийт хэдэн үгнүүд байгаа шүү дээ. Тий. Яг боловсролын өндөр түвшний номнуудыг орчуулахад тийм амар биш. Тий. Манайх ч тэр байтах шинжилгээний номнуудыг хүртэл орчуулж ачдаг нөхдөд шүү дээ. Монголчлаад бодоо олгоно шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг ингэж буулгаж ер нь цомготгож яг монгол хэл дээр яг буулгасан ном байхгүй юу? Ер нь бодол гэж яг юу юм, мэдлэг гэж юу юм, эрдэм гэж юу юм, сэтгэл гэж юу юм, санаа гэж юу юм, төсөөлөл гэж юу юм, хандлага гэж юу юм. Энэ бүгд миний тарих бидний тарих толгойд болоод байгаа энэ олон үйл явдлуудыг яаж дотор нь зэгцэлж энэ нь миний бодол байсан байна, энэ нь миний сэтгэлийн хөдөлгөөн юм байна. Энэ нь би зүгээр нэг үнэмшсэн юм яриад байгаа юм байна. Энэ нь бол миний зүгээр төсөөлөл яваад байгаа юм ч гэдэг юм эсвэл хүсэл яваад байгаа байж гэдэг юм уу. Энэ бүгдийнхээ бид нар нэг ялгаануудыг олох хэрэгтэй байхгүй юу. За энэ миний уурлаад байгаа бол бид ямар ч утгагүй гомдсон юм байна. Тэг Монгол хүн ч маш гомддог шүү дээ нэгэндээ. Их гомдоод ирэхээр англи хэлэнд гомдох гэдэг үг би олддог шүү. Баггүй. Тэг герман хэлээр ч байдаг. Тэг маш их гомдохороо гомдох нь дээд зэгтээ өрөхөөр сэтгэл зүйч рүү юм уу лам руу явдаг байхгүй юу. Тэг маш их гомдсон. За маш их өрөвдсөн хүн бас сэтгэл зүйч рүү явдаг байхгүй юу. Өрөвдөх гэдэг чинь бас их осолтой үг. Тэгэхээр энэ бүх ойлголтууд зөвхөн л энэ тарих толгойд явагдаад байгаа тийм үү? Гомдох гэдэг чинь зүгээр тарих толгойд л явагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс одоо хамрын дотор, аман дотор юм уу, чихэн дотор явагдаж байгаа юм биш шүү дээ. Гидсэн дотор явагдаж байгаа юм биш шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бүх санаа гэдэг чинь одоо энэ дотор л явагдаж байгаа шүү дээ. Энэ тархин дотор явагдаж байгаа түрүүн тэр хиймэл оюун гэдэг шүү дээ. Тэгвэл хиймэл оюуныхаа дэргэд бид нар нөгөө хүн оюун, амьд оюунаа ярих хэрэгтэй байхгүй юу? Бодит оюунаа ярих хэрэгтэй байхгүй юу? Тэр нь болоогүй байхад юу тэр хиймэл оюун л байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө оюуныг яаж зэгцлэх вэ? Энд чинь өнөөдөр Монгол орнд асуудал болчиход байна. Яагаад тийм их хүмүүс сэтгэл зүйчрээ яваад байна вэ? Цаг нэгэ дүүрэн байдаг чийсээр байна. Яагаад сэтгэл зүйч ямар шаардлагатай? Яадсан болоод яваад байгаа. Ялангуяа өсвөр насны хүмүүс бүр хийж байгаа гэж. Хант яагаад юунаас одоо энэ тархин дотор нэг л буруу юм сутсан байгаа байхгүй юу? Тэрнээсээ болоод зөрчил ороод тэгэл хачин болоод эхэлж байгаа шүү. Тэгэл нөгөө бас зөрчилд орсон ээж аав нь хүүхдүүдэд харж зөрчилд ороод гэрээрээ зөрчилд ороод тэгээ тэр нь бас нэг л овсгоотой нэг нөхөр байгаа шүү дээ. Ээж нь гялс нам руу явна. Гялс бөөрөө явна. Асуудлыг шийдэх гээд хэдэн нөхрийг хармалаад тий. Ягд бөөнөр өнөөдөр өстө эн чинь 1000 жилийн өмнө тийм үү байхгүй болчих өстө бөөнөр ч одоо ягд байгаад байгаа юм. Тий. Улсаараа ягд бөө болчиход байгаа юм. Бизнесийн боломж байна уу? Битүү яг бүгд толгойд асуудалд орсон учраас тэр асуудалд орсон хүмүүс чинь үйлчлэг байгууллагууд нь гараад ирж байна шүү дээ. Тэ асуудал үүсгэхэд тийм үү тэрний бизнес өөрөө үүсдэг гэж. Бизнес өөрөө үүсэхгүй шүү дээ. Асуудлаа дагж үүсдэг байхгүй юу? Тэ асуудлыг эсвэл зарим нь бүр бүтээж байгаа шүү дээ. Одоо гар утас гэдэг чинь хүнд гар утасны асуудал байхгүй байхад гар утасыг бүтээгээд гар утасны хэрэгцээ үүсгэж байгаа шүү дээ. Тий. Одоо хэлээд байгаа шүү дээ. Би одоо iPhone-ыг үйлдвэрлэж эхлэхгүй байхад өмнө нь iPhone-д ямар их дуртай байсан бэ гэж байгаа шүү дээ тий. Тэрийг би мдэггүй гэдэг байгаа шүү дээ. Яг энэ дээр нь ярихад нөгөө өсвөр насны хүмүүс яагаад эсрэг готолд их ороод байгаа гэхээр охтууд би өөрсдөө харьцуулж эхэлдэг юм байна л да. Нөгөө гой биетэй охтуудтай харьцуулж. Би тарган байна, би царам муутай гэдэг. Хүүгд болохоор нөгөө их үгүй мөнгө ярьдаг болсон учраас би ядуу байна. Мөнгө ээж авангүй. Тэгж бас сэтгэлээр ундаг гэж судалгаар үзүүлсэн. Миний одоо бас тий би нөгөө 3 цагаан ном дээр бас наадах чинь бичсэн л байгаа. Санаа гэсэн сэтгэл гэсэн сэдвүүдээр бичсэн л байгаа. Бишрэл гэж юу юм? Бишрэх, шүтлэг гэж юу юм? Шүтэх. Тэгээд айдол гэдэг дээр хэнийг айдол гэдэг. Айдол гэж яг хэнийг хэлээд байгаа. Хэнийг дуурайх юм. Манай нийгэм чи өөрөө нэг нийгэм бол сүрхийн хүмүүс тийм үү мэдлэг боловсрол ийм оюуны ёс суртахууны тийм үнэт зүйлгүй учраас нөгөө нэг үлгэр жишээ болох хүмүүс нь дандаа л нэг тийм нэг мөнгөтэй баян ч юм уу эсвэл одоо яадаг чин загвар өмсгч гэдэг юм уу нэг юм хямдхан юмнууд
үлгэр дуурайл нь болоод байгаа байхгүй юу. Тэгээд яг философийн бас нэг үг байдаг л да. Харьцуул тэгэл чи баларна гэсэн үг байдаг л да. Тий. Чи харьцуулаад ирэхэд баларна шүү гэсэн үг байдаг. Тэр хизээч харьцуулжлах байхгүй юу. Хизээч харьцуулжлах. Харьцуул тэгэл дуусаа. Хизээ нэгэн цагт хэн нэгнээс хөөрхөн юмхтэй байж л таараа. Хаа нэг газар хэн нэгнээс тийм үү илүү биетэй хүн байж л таараа. Тий. Хаа нэг газар залуу хүн байж л таараа. Тий. Та нараас залуу хүн байж л таараа. Тий. Би ч одоо хөшөрцөй гэж харьцуулаад эхэлж болохгүй. Чи 20-тэй гинэ гэд ингэж болохгүй шүү дээ. Нас гэдэг чи хамгийн аюултай харьцуулал. Тий. Бүх юмд харьцуулж байгаа шүү дээ. Харьцуул тэгэл чи баларна гэсэн үг байдаг байхгүй юу? Тий. Одоо бүр германаар гоё хэлдэг байхгүй юу? Тий. Юу гэдэг байсан байхгүй юу? Нэг харьцуул тэгээд чи берг ап гэсэн үг байдаг байхгүй юу? Берг ап гэдэг нь уулын уруу гэсэн үг байхгүй юу? Чи тэгэл уурлын уруу өнгөрч байгаатай адилхан гэдэг. Тэр байхгүй юу? Бид нар харьцууллаа тэгэл хүн дуусаа. Хизээч харьцуулж болохгүй. Өөрийгөө хинтээч харьцуулж болохгүй. Ялангуяа одоо ийм гоё гар утас үүссэн, TikTok үүссэн, Instagram үүссэн ийм үед өөрөөгөө оргил явж исэн дээр. Өөрийгөө өөртөө харьцуулж болох өөртөө. Өөрийгөө өөртөө бол үргэлж одоо харьцуулах хэрэгтэй. Тий би одоо сайжирч юу, өөрчлөлт гарлуу, илүү болсон уу? Нодлонгийнхаа зорилгод би энэ жил хүрсэн үү? Нодлон би яан гэж төлөвлөж ялаа. Тийм үү? Одоо би 26 онд яах вүлээ гэсэн тийм юм бол үргэлж өөртөө явж явах хэрэгтэй. Тэр дэг журам сахилга бот, хувийн сахилга бот бол үргэлж байх хэрэгтэй. Өөрийгөө сайжруулах гэсэн тэр үйлс бол заавал байх хэрэгтэй. Гэхдээ нэг өөрийгөө одоо голоод сайжрах гэж байгаа юм биш шүү дээ. Тэгээ цаг үе нөхцөл байдал тааруулж би жоохон урагшлахгүй болохгүй юм байна. Шаардлагатай юм байна л гэж явж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө талдаа бол сайжрахсан, илүү болох гэсэн, хөгжих гэсэн тэр бүх үйлдэлүүд бол дандаа л одоо бүтлгүүд нь тийм дандаа л алдна. Тийм дандаа л буруутна. Тийм одоо энэ чинь өөрийн буруу, өөрийн алдаа гэсэн илүү нийгмээс шалтгаалж, гэр орныхоос шалтгаалж, найз нөхдөсөө шалтгаалж, янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмд үнэмшиж тэрийг даган дуурайснаар шалтгааж хүмүүс ч аюух. Ер нь ялангуяа залуучууд бол их алдаж буруутж байгаа. Тэгээ тэрийг муу юм гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр чинь аюух хэрэгтэй байхгүй юу? Тийм буруутаж алдахгүйгээр хүн урагшаа хөгжихгүй шүү дээ. Тэр бол амьдралын тэгэл ихэнх одоо үед бол дандаа алдаж буруутдаг шүү дээ. Яг бол мэдэхгүй юм чинь. Тийм. Мэдээ гэхээр аюух ном унших хэрэгтэй болдог. Тэгэхээр аюух ном унших зав байхгүй. Сонирхол байхгүй. Тийм. Google-ч, Wikipedia-ч, ChatGPT-ч тэгэл болоо. Тийм. Тэгэхээр яаж өөртөө яриад, өөртөө уучраа болоод өөрийгөө цаашаа авч явах тэр бүгдэд өөрийгөө бэлдэх тэр одоо resilience гэж нэг гоё үг яваад байдаг шүү дээ. Resilience, immunity энэ төр гэсэн гоё үгнүүд байдаг шүү дээ. Тэгээ тийм үгнүүдийг өөртөө их буулгах хэрэгтэй. Тийм одоо сүүлийн үед бол залуучууд бол ямар ч resilient байхгүй байгаа шүү дээ. Амар их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Аюу их хурдан баярлана. Эсвэл аюу хурдан найзтай гомддог ч юм уу. Тий. Жоох юмд амар их сэтгэлээр унана. Тий. Тэр хүүхдүүд сэтгэлээр унжаан сэтгэл зүйч рүү яваад байна гэж resilient биш байгаа байхгүй юу? Баргийн юмд immunity-тэй байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Жоох юмд гомдчих шүү дээ. Тий. Биелээд шүү дээ. Монголын сэтгэл зүйчдээр очиж байгаа хүмүүсийн бараг талаас илүү хувь нь хэн нэгэнд гомдцол хүмүүс байгаа шүү дээ. Гомцсноос болоод энд асуудалд орцсон. Эндээс нь гардггүй. 50 байж чаддгүй, унтч чаддгүй. Тэгэл тэрийгэ бодоод тэрнээсээ салдгүй. Яасан? Иштэй гомдсон. Охиндоо гомдсон. Ахтаа гомдсон. Хүүдээ гомдсон. Найздаа гомдсон. Хаяал явах хэрэгтэй байхгүй юмыг. Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь орхих гэсэн гоё үг байдаг шүү дээ. Монголчуудын өнгөрсөнд нь орхихгүй татаж авчираад байгаа байхгүй юу? Зяад. За сүүлийн асуултаа тэгвэл би тавиад ерөнхийдөө дуусгаа хэдвэл 2 цаг ярилцсан байна. Ер нь таны яриан дунд монголчуудын дийлэх бидний юм дээ. Эндүү боддог одоо төөрөгцсөн бодлуудыг таавал нэлээд бас улс ортой эсрэг талаас нь тайлбарлаж. За эн чинь юм одоо жишээ нь бид нар бол Чингисээрээ бахархдаг, өөхтэй гэхэд за энэ бол эндүү бодол шүү, төөрөгцсөн бодол шүү гэж ярьдаг шүү. Тэгээ энэ дунд дийлэх масс одоо саяны ярианд дурддагдаагүй дахиад нэг том эндүү бодол өнөөдрийг хүртэл
дийлэнх олонхоор ерөөсөө тэрийг суртлах болгоод зөв гэж бодоод ингээд түүчээлээд явдаг тэр бодол байвал танд дахиад нэг жишээ болгож яриа. Гэхдээ би одоо 2012 он байна. Одоос 13 жилийн өмнө юу Чингисийн этик гэж ном бичсэн байхгүй. Тэр үед ингээд Чингис яриад эхэлжсэн. Тэгээ би тэр их судлаад янз бүрийн уншиж байгаа. Тэгээд за энэ нэг ийм яваад байгаа юм байна. Чингисийг ер нь тэр шүтээд сөрхий болгох гээд ингээд баргалж бахархал болох гээд ингээд байгаа юм байна да. Яг тэр нэг юуны тэнтэй юу гэдэг чинь Чингисийн хөшөө босгоцсон байгаа шүү дээ. Нэг том төрөөр нурдуу биш ээ чанжин болд гин тийш. Тэгээ тэрийг харчаа за энийг л нэг юм болгох гээд байгаа юм байна. Энийг нэг чулуу болгохсан гэдэг шиг. За энийг л нэг юм болгох гээд байгаа юм байна. За тэгтээ ингэж одоо ингэж хөөрч бахархаж тийм үү эзэлсэн энэ төр гэж одоо балаа юм ярьж тийм үү энийг шүтэн болгоод бишрэл болгоож бол өстой болохгүй. Энэ Чингисийг ёс суртахууны номлол болгочих хэрэгтэй юм байна гэсэн тийм ном бичсэн байхгүй. Чингисийн ёс. Чингис байж болно. Тэгтээ хүн Чингис нь бид нар чухал биш ээ. Тийм үү? Чингис гэсэн нэртэй ёс суртахуун нь ёс зүйн бидэрт маш их хэрэгтэй гэж ном бичсэн байхгүй. Тэгээ тэндээс би бүр монголизм гэдэг хүртэл онол гаргаж ирж байсан байхгүй. Тэгээ тэр маань хөрхөө өнөөдөр 10 хэдэн жилийн дараа хөдөөнизм болчихлоо л доо. Тусаар байгаад. Тэгээ тэр л байхгүй. Бид тэр л ном аяг чухал ном байсан байхгүй. Одоо би тэр номоо эргэж хараад ямар чухал ном тэр үед бичсэн юм бэ? 13 жилийн өмнө. Та тэр ном дээр бичсэн чухал тэр үнэт зүйлүүдийг дурдах юм бол өнөөдөр. Яг тэр үнэт зүйлүүдээр ч ерөөсөө тэр юу л байгаа байхгүй. Ер нь бол биднэрт ямар нэгэн байдлаар улс оронд идеологи хэрэгтэй байна гэдэг л ямсан байхгүй юу. Одоо тийм идеологи чинь янз бүрээр орчуулдаг шүү дээ. Зарим нь үзэл баримтлал гэдэг, зарим нь үзэл бодлого гэдэг тийм үү. Тэр үс альва нэг арт түмэнд идеологи тэр чинь идеа гэдэг үгээс гаралтай байхгүй юу. Тэр нэг ийм л байвал энэ л яг хамгийн дээд шүү. Энийг л барин шүү гэдэг чинь идеологи байхгүй юу. Социализм чинь тухайн үед бас нэг идеологи байсан. Капитализм өнөөдөр идеологи байна. Либерализм бас нэг идеологи байна, тийм үү? Буддизм бас нэг идеологи, исламизм идеологи. Бүгд өөр өөрийн идеологитой байхгүй юу? Энийг л бариад явбал энэ нийгэмд, энэ улс оронд зөв шүү. Гэсэн тэр идеологи бид нар ч байхгүй байхгүй юу? Тэрэн дээр л би ингээд сумарсан гэдэг байхгүй юу? Тэгээ би одоо нэг Цэдэнбол дарга сууж ирсэн нэг 2 давхар цагаан байшин байгаа шүү дээ. Драмын театрын хойдолд. Тэр байшингаа надад өгчөөч гэл гуугаад байгаа чинь тэр шүү дээ. Тэр дотор орж суугаад Монголын идеологийг бичмэрсэн гэдэг байхгүй. Гарахгүй юусэн. Хоол унтаа тэгэл тэн дотор бичээл. Одоо надад гадуур тэнийдэх шаардлагач байхгүй. Ер нь бус ард тум болгон тийм үсэсэн байхгүй юу? Нэг 60 70 хүрээд ирэхээр тэртээ тэргүй wisdomтай болоод wise man-ууд болоод эхэлдэг байхгүй юу? Тий, юу ч тоохоо болж эхэлдэг байхгүй юу? Одоо материалыг эзүүлд үнэхөө болчдөг байхгүй юу? Тэгээд яг оюуны одоо дотгошоогоо оюуныхаа юм руу орж эхэлж тэрийгэ ном болгож явдаг байхгүй юу? Одоо бид мэдэн штэ. Одоо Перс энэ гэхэг одоо юу одоо юу Грек одоо янз бүрийн ард түмнүүдийн том философч онолчт нь дандаа л нэг буурал сахалтай нас ахсан амьдрал үтсэн амьдралын туршлагатай юм хүмүүс идэх шүү дээ. Тэд нар чинь л залж явна шүү дээ. Тэрнээс одоо манай ч одоо их хурлын гишүүд гээл бага л онгороо хацаанууд байна шүү дээ. Онгороо хацаанууд авч чадахгүй шүү дээ усаар. Хүний нөгөө legacy-г юугаар хэмждэг вэ гэдэг юмыг айгүйх би бас харсан л та. Тэгээд ер нь бол явж ирээдүйн үедээ мэдсэн сурснаа зааж сургах бол тэр хүний legacy л гэж л хамгийн зөв юм шиг. Яг legacy-г өгшөө барих бол legacy бас биш ээ. Эсвэл хэрэг мөнгө олсноор нь legacy биш ээ. Хин ямар хүнд ямар нөлөө үзүүлж яаж амьдралыг нь эргээр өөрчилсөн нь бол legacy гэж. Хэлэх үүрэг, ярих үүрэг, бичих үүрэг. Тэр учраас би шинэ зогсоосоогоо ингээл ярьдэн шүү дээ. Яриалэн хэлээлэн тий. Одоо эртээ би нэг зам гарч явсан чинь 2 охиноо дагуулсныг ээж байгаа. Тэгээ бид нар ингээд улаан гэрэл дээр зогсчихсан байхгүй. Тэгээ нөгөө гэрэл жоохон удаад байсан л да. Тэс нөгөө ээж чинь шууд нэг 2 охиноо одоо улаан гэрэл дээр гараа авчиж байгаа байхгүй. Тэгээ би араас нь очиод шууд хэлсэн баг. Та яаж байгаа улаан гэрлээр гараад нөгөө гэрлээр гарсан. Наад хүүхдүүд аваад өөрөө улаан гэрлээр гарч болно уу? Хүүхдүүд ч хийцэж болохгүй. Надад ч ирээдүү ногоон гэрлээр гарнаа. Тэгж хэлжсэн байхгүй. Хэлэх үүрэг. Тэгэл за энэ одоо хүний хэрэгт оролцлоо гэсэн баг. Үгүй шүү дээ. Нийгмийн хэрэг.
За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа танд.